За сайн байцгаана сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үнэнүү Tech-ийн 8 дахь дугаар гарахад бэлэн болоод байна. Тэгээ энэ дугаарын онцлог нь гэх юм бол манай подкаст анх удаа 3 зочинтой оролцож чинь. Тэгээд энэ удаагийн бас дугаараа Linked podcast-тай хамтраад манай учирлагч хамтран хөтлөхөөр ирсэн байна. За тэгээд энэ удаагийн зочноор Tesla-гийн моторын дата инженер тий ээж ахлан маань өргөдөж оролцож байна. За урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн сайхан зусж гин үү? Сайхан наадж гин үү? Яг хэдүүлээч нөгөө нэг наадмын одоо улсын баяр наадмын хэлхтэй зэрэгцэл дугаараа хийж шүү дээ. За энэ удаагийн дугаараар болохоор ер нь түрүү нөгөө нэг жавхан та бас түрүү подкастны өмнө суугаад ярилцж байхдаа та хэдийн маань яг одоо зориг юу вэ? Тэ юугаараа та хэдв өөрөө гэж аяг асуусан шүү дээ. Тэгээ ер нь бид нар зүгээр нөгөө нэг өннөө болон үнэнүү Tech яг юу гэж хараад байгаа вэ гэхээр Монголд ер нь тайлбарлах сэтгүүл зүгээр нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо ихэнх одоо медианууд ч тэ энэ тим боллоо, ийм боллоо гэж ярьдаг болохоос яг яагаад тэр зүйл болчихв? Цаана нэг юу болж ийн гэдгийг нь тайлбарлах нь одоо тайлбарсан одоо контент мэдээллийг хоор. Тийм болохоор бид нараас энэ чиглэл рүүгээ илүү ороод явъя гэж бодоод анх үнэн нэвс эхлүүлж ийсэн. Тэгээ ингээ явсаар хагаад бид нар за технологийн салбар бол угаасаа тэ ярих юм агүй ихтэй юм байна. За тийм болохоор энийгээ тусад нь хөгжүүлээд явъя гэдэг үүднээс одоо үнэнүү Tech гэдэг одоо тусад нь одоо аккаунт нэгээ тэгээд энэ чиглэл рүү илүү профешнл мэргэжлийн хүмүүстэй илүү уулзаад нөгөө нэг explain гэдэг зүйлээ тайлбарлахын тулд оролдоод явж байгаа эхнээсээ игээд. Тэгээд одоо ингэсээр явсаар 8 дахь дугаараа хийсэн байна. 8 дахь дугаар дээр дахиад одоо анхаас подкаст салгаалж гараад. Тэгээд link podcast учирлагч маань эхлүүлж байгаа юм байна. Тэгээд учирлагчтай ч гэсэн хэдүүлээ нийлээд хийчихье гэж бодоод энэ подкаст дээр эхлүүлж байна. Тэгээд за жахлан маань өөрийгөө гоё товч танилцуулбал хэдүүлээ танилцуулгаас нь эхлүүлээд одоо энэ дугаараар бид нар болохоор ер нь энэ sustainable energy тэгээд ер нь Tesla-гийн менежмент тэгээд тэрнээс гарсан тэгээд жахлангийн маань ажиллаж ирсэн яг бодит төслүүд хийсэн бодит судалгаанууд тэгээд одоо батарейн дээр бас нэлээд гоё сайхан яриулъя гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг ер нь энэ Монголд болоод байгаа тех салбарын одоо инженеруудын хувьд ч тэгээд ер нь биднэрт ямар импакт гаргах потенциал байгаа гэдэг биднэрт юу хэрэгтэй вэ гэдэг дээр нэлээд дэлгэрэнгүй яг практикал тоо баримттайгаар ярих гэж бодож байна. За намайг их болтын жавхлан гэдэг. Тэгээд миний яг үндсэн мэргэжил болохоор яг hardware. Би Берлиний техникийн сургуульд эрчим хүч тэгээд сэргийгдэх эрчим хүч болон литиум ион батарей дээр мэргэжсэн. Тэгээд яг сургуулаа төгсөө байжсэн чинь манай нэг Илон ах хурж ирээд тэ. Ингээл нэг өдөр зурагт төсөөл байжсэн чинь Илон Маск Берлинд ирсэн. Тэгээд нэг шагнал мангал авч яана гэдэг. Тэгээд тэгсэн чинь тухайн өдөр нөгөө нэг Volkswagen тэгэл BMW Германы топ машин үйлдвэрлэгчид нь бүгдээрээ ирсэн нэг газар суулгацсан байж байгаа юм. Тэгээ байжсан чинь Elon Musk гарч ирсэн те. Нэрээ сонноос бид нэр танаа нийслэлчин өөртөөхөн үйлдвэрөө барих гэж байгаа шүү дээ. Gigafactory барих гэж байгаа шүү дээ. Нөгөө модератор нүртэл мэдээгүй. Тэгээ хүмүүсийг нөгөө нэг аим гоё юу яаж байгаа байхгүй surprise шүү дээ. Шууд нэг цохилт орж байгаа байхгүй. Тийм. Тэгээд яг надад ч аюу гоё timing ч аюу тохирж исэн. Тэгээ Tesla-гийн нөгөө нэг юу чин vision чин те нөгөө нэг accelerated transition to sustainable energy сэргээгдэх эрчим хүч рүү хүрэх тэр шат руу бид нар хурцах хэрэгтэй гэдэг. Тэгээд яг миний яг хайжсэн зорж исэн компаниудын нэг бол яхаарахгүй мөн. Тэгээд Tesla ингээд өөрөө хүрээд тэр очиж яг миний сурж исэн хотод. Тэгээд өөрөө хүрээд ирэх надад аюу гоё төхөм санагдаад тэгээд би өөртөө заавал орно гэдэг. Тэгээд Tesla-д ирэхэд орсон. Тэгээд ороод одоо 1 жил хагас болж байна. Тэгээд орохдоо ерөөдөө 3 багаар дамжсан. Ерөөдөө Tesla дээр чин Tesla-гийн Берлиний үйлдвэрчин юу хамгийн сүүл баригдсан үйлдвэр нь анх эдэр чин Америкт эхэлсэн юм байна. Америкт одоо нийтдээ 4 үйлдвэр байна. Уучлаарай 3 үйлдвэр байна. Нью-Йоркт байна. Невадад байна. Texas байна. Калифорнид байна. 4 юм байна. Уучлаарай. 4 үйлдвэр. Тэгээд Шанхайд хятад нэг үйлдвэр байгаа. Тэгээд Берлинд үйлдвэр байна. Тийм. Тэгээд хамгийн сүүлийн үеийн технологиор баригдсан Gigafactory тэрний тухайд дахиад жоох яар дэлгэрэнгээр байж болно. Тийм. Тэгээд ерөөхдөө энэ үйлдвэрт би анх нэг машины их бие дээр ажилласан. Тэгэхээр машиныг чинь үйлдвэрлэхийн тулд ингээд янз бүрийн юм шопор дамжиж явдаг байхгүй. За эхлээд
хамгийн нэг principle of thinking гэдэг бодоод үзэнгүүт чинь машинд яг ямар материал хэрэгтэй ингээл тэнгүүт чинь за их биеийн бид нар яг юм юугаар их юм байна алюминиум хөнгөн цагнаар их юм байна. Тэгэл цаашаа моторлоо бид нар юу орох уу гэдэг. Тэгээд ерөөхдөө ингээд 5 6 шоп байдаг байхгүй. Тэгээд тэднээс нэг хоёр хуваацсан. За нэг нь болохоор их биений үйлдвэр vehicle гэдэг. Нөгөө нь болохоор powertrain battery гэдэг. Тэрэн дээр нь болохоор яг мотор синхрон мотор. Тэгээд battery pack. Тэгээд ихнийхтэр нь болохоор яг машины яг гаднах тэр нэг яг хайрцаг нь одоо бэлдэж байгаа байхгүй. Тэрэнд нь одоо их биений тэр нэг доотлынх нь суур, тэгээд дээдлийнх нь арам, тэгээд хамгийн сүүлд нь юу бодог орж ирнэ. Тэгээд хамгийн сүүлд нь marriage гэдэг general assembly гэдэг тийм shop орж ирнэ. Тэрэнд нь одоо ерөөхдөө бүх юмнууд нь цогтой те орж ирдэг байхгүй. За буцсан бодогнууд нь ингээд аюугаа цэвэрхэн тэгээд хүмүүс ингээд үзэж үзэл нэг юуник гэрлэр UV light-аар үзэл дээр нь зурагдсан байна уу inspection явуулдаг амар гоё шүү дээ. Тэгэл ингээд line-д нэг явал хүмүүс ингээд check хийгээл роботууд нийтээс гэдэг ураал те. Тэгэл тэгээ хамгийн сүүлийнхэн процесс нь GA дээр бүх процессууд нь marriage одоо хурим болдог. Тэрэнд нь мотор орж ирнэ, interior орж ирнэ, тэгэл software орж ирнэ, дугуйнууд орж ирнэ. Тэгэл хаалга хаагаал. За болоо. Яг нэг дор ухсарч ийн гэсэн үг шүү дээ бүгд. Ингээд машин аав. Тэгэд энэ бүгдийг мэдээж дотор нь орж ижил сайн харж чадчихсан. Тийм. Тэгээ би эхний яг тэр нэг ажилласан багт болохоор бүх шопоор ингэж явж үзэж байгаа. Тэгээд тэр нь аюу гоё байсан. Тэгээ биний нэг яг мэрэгчлээ болохоор яг бидний data lab гэдэг ирэхэд дандаа software инженерүүд, data инженерүүд, data scientistүүд суудаг гэсэн. Гэхдээ бид нар ч нэг ямар датан дээр ажиллаж байгаа мэдхийн тулд бид нар лайнер явдаг гэсэн аахгүй. Тэгээ процесс инженерүүдтэй яг тухайн юм хийж байгаа будагны инженертэй бид нэр та нар яг ямар дата хэрэгтэй байна. Тэгээ хамгийн гол нь мэдээллийн сан нэг дор. Гэхдээ нөгөө нэг асуултууд нь тусуур байдаг байхгүй. За одоо жишээл будагны инженер энэ будаг яагаад болсонгүй гэдэг тийм асуулт тавьж болно. Эсвэл их биений инженер за миний их бие хизээ хамгийн сүүл гацсан бай ч юм уу те. Нэг сангаас ингээд олон төрлийн нөгөө нэг query-нууд бичдэг. Тэгээ тэр query-нуудыг ер нь асуулт асууж ирсэн шүү дээ. Миний процесс ийм юм асуудал гарчлаа янзлаад өгöd. Тэгээ тэрнээс нь бид нэр тэр комплекс query-нууд нь бид нар бичигдэг тийм одоо даалгавартай байсан. За ерөөдөө их бие дээр тэгж ажиллаж дуусчаад араас нь бид нар би юун дээр ажилласан эрчим хүчний төсөл дээр ажилласан. Тэрний яасан бэ гэхээр нөгөө нэг энэ үйлдвэрчин маш их хэмжээний эрчим хүч одоо шаарддаг. Одоо тийм одоо ийм энэ машины үйлдвэрлэхэд бол ган төмөрийг чи хайлуулахын тулд амар өндөр хэмжээний дулаан ялгаруулна. Дулаан хэрэглэхэд бид нар германчин өөрсдөө гэсэн юу байхгүй болохоор нөөц байхгүй болохоор Оросоос нөгөө нэг эрчим хүч газрын хий газ natural gas татдаг. Тэгээ тэднээс нь тооцоолно. Тэгээ тэрнийхэн зардлын мэдээж чи хувийн компани болох буулгуулах хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр төслөөр би юу хийсэн бэ гэхээр энэ том үйлдвэр 48,000 машин үйлдвэрлэхэд бол тийм их хэмжээний одоо тийм их хэмжээний эрчим хүчийг нь болохоор дулаан, цахилгаан, ус хэрэгтэй бай гэдэг тооцоолыг бид нэр яг нэг data engineering юугаар скиллэр data engineering одоо чиглэлээр бид нар ийм төсөл хийсэн. Тэгээд эцсийн зорилго нь ерөөхдөө энэ үйлдвэрийн эрчим хүчийг буулгах, яаж оптимиз хийж өгөх. Тэгээд тэг ерөөхдөө тийм юм. Тэг хамгийн гол нь бас яг хаана аль багт эрчим хүчний хэмнэл явж болох вэ гэдэг тийм асуултуудыг тавиад. Тэгээд ерөөхдөө Берлин дээр турш үзээд дараа нь Fremont, Нью-Йорк, тэгээ Шанхай инженерүүд бүгдэнд нь ерөөхдөө танилцуулт өгсөн. Тэр айгүй гоё хайлайт бас миний career of Tesla-ийн career ерөөхдөө бүх эрчим хүчний том senior manager-ууд те том удирдлагын менежментийн багуудад миний хийсэн юм танилцуулгаар надад бол айгүй сонирхолтой, айгүй гоё тийм урам авахар тийм юу байсан. Тэгээд айгүй гоё хүлээж авсан л та. Берлинд ийм хийжлээ. Тэгээд Америкт ингэж duplicate хийж болох юм байна. Шанхайд чиний имиж ингэж ашиглах юм байна гэдэг. Бүхэлдэн одоо Tesla-гийн хэмжээнд импакт үзүүлэх үз судалгаа шүү дээ. Тэнгүүд тэр судалгаан дээр одоо тийм хэмжээний импактыг заяа хэдэн хүн ажил хийж ингэж үзүүлж. Тэрнээс чинь би удирдаад 1 2 3 4 5 хүн гэхэд бүхэн Tesla-гийн бүх үйлдвэрүүдэд ашиглаж болох үз. Тэ. Одоо өр нөлөө үзүүлж болох үз. Тийм судалгаа гарсан шүү дээ. Тийм. Ерөнхийдөө тэр судалгааны зорилго нь болохоор яг за ийм юм боломжууд байна.
бид нар ийм алгоритмаар бид нар энэ эрчим хүчийг нэг тооцоолж болох юм байна. Тэг хамгийн гол нь энэ чинь нөгөө ирээдүйдээ хараад байгаа forecast тахгүй. Эрчим хүчний forecast чинь ерөөхдөө тэр өдрийн одоо дулаан температураас аягүй хамаардаг. Аягүй эмзэг сэдвэлтэй. Яг одоо жишээлбэл өнөөдөр 30 градус сохот бүгдээрээ дотроо нөгөө air condition асаа гарч air condition цахилгаанаар явж болохоор цахилгааны эрчим хүч нь одоо Монголд манай дүүтийнхэн одоо ажиллаж байгаа. За энэ ч амар бүгдээр нэг хүүтэй муумаар байгаа юм. Тэнгүүч air condition ажиллаж байгаа. Air condition цахилгааныг аягүй demand хийж байгаа. Тэгээ иймэрхүү баланс үдэ чинь ерөөхдөө хумын компаниуд ч гэсэн хийж идэг. Тэгэд ирээдүйд яг юу болохоор ирээдүйн цаг агаар дээр тулгуурлаад эрчим хүчээ бид нар яаж хэмж болохоор хаана хизээ юу яхаар байна те. Монгол сарын 6 сард гигавент нэг засарсан шүү дээ. Тэгэхээр чинь бүгдээр пара асааж эхлэн шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө талдаа бид нар нэг одоо микрогээ ойртож байгаа. Бид нар нөгөө нэг яг эрчим хүч талдаа одоо хэрэглэгч тогоо ингээд асаахад тэрнийхэн цаана нь ерөөхдөө эрчим хүчийг түгэж байгаа нэг хүн байгаа байхгүй. Энд чинь нөгөө яг юу грид дээр нөгөө нэг юу байхгүй. Яг нэгийг харьцах нэг байх хэвээр. Юусоо вөхөр чи 10 ширхэг энерги одоо яг ашиглаж байгаа бол би чамд 10 ширхэг энергийг заавал өгөх хэвээр. Энэ болохоор яг нөгөө нэг эрчим хүчний яг хууль яваад байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ хоёрын үйлдэл нь 50 Hz байх хэвээр тий. Америк 60 Hz байдаг ч юм уу. Тэгээд энэ хоёрыг алдагдуулах юм бол blackout бол хотод тог тасар. Өвөл blackout бол тэгээд өвөл яагаад blackout болох магадлалтай вэ гэхээр өвөл хүүтэн тэгээ хүн болгон эрчим хүч өглөөнөө кофего чандаг тэднээсээ нийлүүлэх хэмжээний эрчим хүчийг бид нэр тооцоох хэрэгтэй. За ерөөдөө 2 дахь багт маань тийм юм хийсэн. Тэгээ 3 дахь багт нь болохоор би одоо яг мотор дээр ажиллаж байгаа. Яг цахилгаан мотор яаж үйлдвэрлэдэг вэ? Цахилгаан мотор амар сонирхолтой юм л да. Ерөөдөө нөө нэг дизель бензин моторыг утгах бол нөө нэг юу багтай орж байгаа элементүүд нь бага. Тэгтээ нөгөө цахилгаан, магнит тэгээд юу химийн одоо айгүйх процессыг явагддаг. Тэгээд эн чинь үйлдвэрлэл дээрээс нь. Тэгэхээр надад эдүүсийг нэг дор ингээ сураад тэгээд дээрээс нь нэг дата инженерийн тийм юунууд явах солиушнууд явах надад бол амар сонирхолтой байсан л да. Яг үйлдвэр яг яаж явд юм бэ? Тэнцэнээс хүмүүс яг ямар асуудалтай тулгуурлалт юм бэ? Тэрэн дээр нь би ингээд юу тэ дата инженерийн солиушн өгөхөд би нөгөө бизнесийн тэр юуг нь ойлгож байгаа байхгүй complexity-г нь ойлгож байгаа юм л. Тийм. Одоо л яг ерөөхдөө моторын багт гэж дата инженер ажиллаа. Тийм. Батарей энэ төр дээр бол надад бүр асуулт зөндөө байна. Тэгэхээр хэдүүлээ яг эхнээсээ шууд ингээд айгүй ингээд шууд том сэдвүүд ингээд яриавчиж байгаа болохоор гэтээ одоо нэг жоохон зөөлрэй гэж би бодож байна. Тэнгүүд одоо илүүтэй дата инженер гэдэг нь те түрүүнээс хойш ярьлаа. Дата инженер гэдэг нь юу хийгээд байгаа. Тэ зүгээр ингээд одоо миний мэдхээр одоо шийтэн дээр ажилладаг хүнийг дата инженер гэдэг юм уу? Эсвэл одоо бүр ингээд AI машинтай ингээд датагаа өнгөд AI машин тооцооллыг нь хийж өгдөг хүнийг дата инженер гэдэг байгаа юм уу? Тэгээ дээрэс нь би нөгөө нэг юу айгуу сонирхолтой санагдаад байгаа. Tesla руу орох чинь өөрөө баг нэг ажил штэ амар. Тэнд одоо орох чинь интервью процессыг дамжаад айх чинь тэр талаараа гоё товчхон тайлбарлал. Тэгээ sorry учирлагчийг асуулцах гэж яхад өмнөөс нь асуулцсан гоо тийм. За тэгэхээр эхнийх нь болохоор дата инженер гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? Юу хийдэг вэ? Ямар бизнес solution гаргадаг вэ гэхээр. За ерөөхдөө ийм л байгаа юм л та. Нэгдүгээрт бол энэ үйлдвэрчин айгуух датан дээр тулгуурлаж байгаа тийм. Менежмент датан дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байгаа. За өнөөдөр бид нэ 5,000 машин үйлдвэрлэх үү, 6,000 машин үйлдвэрлэх үү? Demand нь хэр вэ? Тэр чинь ерөөхдөө тэгэл market demand, тэгэл ерөөхдөө engineering demand, үйлдвэрийн capacity-г тооцож байгаа. Тэгэхээр тэр дата нь зөв байх хэрэгтэй. Biased ажиллахгүй. Тэгэхээр дата инженерийн хамгийн түрүүнд хийх ажил бол датаг нь ямар ч юугүй нэг тал руу туйлшралгүй үнэн зөвөөр гаргаж ирэх. Тэр яаж гаргаж ирэх вэ болохоор бас ахаа нэг дараач асуудалтай. За энэ датанууд чинь төрөл бүрийн зүйлсээс гарч иж байгаа. За үйлдвэрийн дата гэхэд чи юу гэдэг чинь. Зүгээр тэр чинь factory history гэж болох байхгүй. Юу гэсэн үг гэхээр за өнөөдөр хэдэн ширхэг болт орж чинь, хэдэн ширхэг цахилгаан утас орж чинь, хэдэн ширхэг юу гэдэг чинь шил орж чинь тий. Эднүүсийг ингээд тооцоолж. Тэд нар чинь бүгдээр нэг газар ингээд хоримтлуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хоримтлуулж байгаа тэр процесс нь заван байж болно тий. Хүмүүс нь одоо доор байгаа за доорхын чаш зүгээр тэрийг бүртгэж байгаа хүмүүс нь үнэн зөв одоо оруулж. За тэгэхээр чинь ерөөхдөө хамгийн түрүүнд асуух асуултууд нэгдүгээрт энэ оруулж байгаа дата нь зөв байна уу буруу байна уу? За тэрэн дээр хүн алдаа гаргаж болно шүү дээ. Алдаа гаргахад нь бид нар тэрийг ийм алдаатай датаг бид нар яаж цэвэрлэх вэ? Эний чинь орлуулах юм уу, нөхөх юм уу? Эсвэл эний чинь
байхгүй болгож яах юм уу? Одоо байхгүй болгож харах юм уу те? Тэгэхээр хамгийн түрүүнд бол тэр зэгцтэй бус датаг зэгцтэй болгох хэрэгтэй. Дээрээс нь эн чинь айгүй хэмжээний дата явж байгаа болохоор бид энэ чинь автомат болох хэрэгтэй. Тэгэхээр ерөөдөө дата пайплайнууд босч ирнэ. Энэ тэндээс ирсэн датануудыг зэгцлээд нэг газар оруулаад тэгээд А-гаас Б рүү шилжүүлэх. За тэгээд А-гаас Б рүү шилжүүлснийхэн дараа нь бид нэр дахиад чек хийгээд окей, эдгээр бол датанууд ийм датанууд дээр та нар одоо аналитик хийж болно. Юу гэдэг чинь одоо бид нэр цахилгааны эрчим хүчийг тооцохын тулд те одоо юу гэдэг чинь энэ өрөөний эрчим хүчийг гурлаа ингээд тооцоолохын тулд хэдүүлээ температурын гадаа байгаа сенсороос дата төлөвлөж байна. Дотор нь хэрэг хүн байгааг тооцоолж байна. Хэдэн цахилгаан багжууд ашиглаж байгааг тооцоолж байна. Эднээс нь гурлаа цэвэрлээд дараа нь нэг газар цуглуулад тэнгүүдээ бид нэг нөгөө төвшөнд шилжүүлээд энэ шилжиж байгаа процесс чинь ч гэсэн ерөөхдөө автомат болох хэрэгтэй те. Тийм ажил явдаг. Тэгээд энийг ерөөхдөө базаад хэлэхэд ерөөхдөө ETL pipeline, extraction, transformation, loading гэдэг. За энэ бол хамгийн энгийн одоо зүйл. За тэгээд дээрэс нь одоо энэ чинь дараа нь optimize хийхэд бол одоо хэдүүлээ яаж хурдан болох вэ те? Яаж энэс чинь одоо бүр хурцсах уу гэл. Тэгэхээр чин дараа нь ерөөхдөө юу гэдэг чинь ямар төрлийн database ашиглахаас шалтгаална те. Энэ чинь хоёр төрлийн database байна. Нэр нь болохоор transactional database, нөгөөх нь analytical database. Тэгээ ерөөхдөө за үндсэндээ нэг амар техникл ярихгүйгээр ерөөхдөө data engineer мэдээллийг цэвэрлж өгдөг, шилжүүлж өгдөг. Тэгээд эднэр дээр нь тулгуурлаад нөхдүүд шийдвэр гаргах хэрэгтэй те. За нэг шууд ингээд нэг менежерүүд тэн дээр нь одоо KPI-нууд зоож байгаа ч те. За бид нар юу гэдэг чинь хаалга 8 мм байх хэвээр яг 4 мм байна гэдэг. Бид нар бол тэр датаг нэг гаргаад цэвэрлээд өгчлөө шүү дээ. Тэнгүүч нөхдүүд энэ чинээс одоо тэр алдаанууд одоо өөртөө асуултуудаа энэ чаас асууж болох байхгүй тий. Тэр нь болохоор юу гэдэг чинь инженерүүд нь асууж болно, менежерүүд нь асууж болно. За окей. Дараа нь нөгөө бид нар одоо энэ нэгтлийнхэн цогтой ажилтдаг хүмүүс бол бид нэр одоо миний туршлагатай ярих юм бол query бич чаддаг хүмүүстэй ажиллана. Тэр нь болохоор өөр төрлийн инженерүүд байж болно шүү дээ. Hardware инженерүүд байж болно тий. Үйлдвэрийн процесс инженерүүд байж болно. Шууд менежерээс request төрж болно тий. За нөгөөдөл нь болохоор за окей бид нэр энийг чинь улам юу болгоо те улам автоматжуулаад хүний ерөөхдөө юу яахгүйгээр хүн тэрнээ чинь бодох шаардлагагүй бид нэр ахаад дараагийн төвшөнд авчих нь бол data scientist-тэй ажиллаж болно те data scientist чинь ерөөхдөө бидний data инженеруудын боловсруулсан датан дээр одоо өөртөө алгоритм ахаад нэг layer зоож байгаа юм л та. Тэр нь одоо юу гэдэг чинь одоо өөртөөхөн ямар төрлийн асуудал шийдэж байгаас болоод тэр бэлэн датан дээр нөхдүүд хиймэл оюуханы одоо machine learning-ийн алгоритмд ашиглаад тэгээд дараажх нь өөртөөхөн тэр нүунийг ажлыг хийж болно. За юу гэдэг чинь бид нэр компьютероос зургнууд авч хийж болно те. Тэр ч бол за computer vision гэдэг топик амар одоо hot болж байна үйлдвэр дээр бол. Тэр нь яадаг вэ гэхээр компьютерт чи зураг үзүүлээд энэ алдаа тань алдаагүй байна. Ерөөд амар энгийн таскууд байж болно те. Classification байж болно. Эсвэл юу гэдэг чинь image segmentation ч юм уу те. Алдаа нь хаана байна? Тэрнээс энэ олдог тийм таскууд machine learning-ийн инженерүүд data scientist тиймэрхүү job хийдэг. Тэгээд өшөө data инженерүүдийн бас хийж чадах хэвээр зүйл их юм бол dashboard-ыг гаргаж ирэх хэвээр. Dashboard чинь ерөөдөө цэвэрлсэн датанууд үзүүлэх тийм функц visualize хийгээд ойлгомжтой болох хэвээр шүү дээ тий. Хамгийн гол нь чинь гоё харагдах гэхээсээ илүү юу тэр чинь ямар төрлийн датаг яаж үзүүлэх нь амар чухал байхгүй. Тэрнээс ямар гоё өнгө мөнгө тэр нь бол яг фронт эндийн ажилтай. Тэд нар нэг сонирхолтой болов ш. Хамгийн гол нь тэр датаг нь чи яаж боловсруулад яаж зөв харуулах нь менежмент тэрэн дээрээс бизнесийн decision-ууд гаргаж болох вэ гэдэг тийм job. Тэгэхээр тэр дашбордын гаргахын тулд чинь бас тэгэл бас нэг арай нэг өөр ажил. Ерөөдөө мэдээллийн цуглуулчаад тэгээд цаашаа дашборд руу болохоор холболт хийгээл те сантаа холбож олж чинь тэгэл яадаг ч. За ерөөдөө job нь бол тийм process engineer-тэй ажиллаж болно. Query бич чаддгүй инженертэй болж болно. Дараа нь data scientist-тэй ажиллаж болно. Тэгэл одоо юу гэдэг чинь ерөөдөө базаад хэлэх нэг юм байна. За тэгээд уучлаар. Тэгээд хоёр дахь асуулт нь тэр юу гэсэн чинь те Tesla-д яаж орох вэ? Мэдээж энэ чинь нэг технологийн компани. Тэгээд айгүйх олон төрлийн Tesla чинь яг нэг софтверийн компани гэхээс илүү эн чинь ингээд янз бүрийн бизнес хийдэг те. Эрчим хүчний бизнес байдаг. Машины үйлдвэрлэдэг, manufacturing руу орсон. Тэгээд charger энэ төрөөс хийдэг шүү дээ.
Тийм. Тэр чинь бол эрчим хүчнийхэн баг нээдэг. Тэгээд тэгэл ерөөхдөө үйлдвэр дотор чинь янз бүрийн юу ордог. Янз бүрийн процесс явж байгаа чинь химийн процесс явж байгаа, mechanical процесс, электроник, тэгэл цахилгаан мотор. Тэгэхээр ер нь айгүй олон төрлийн хүмүүс хайдаг гэх юм уу. Тэгэхээр яг ямар чиглэлд орхоос нь шалтгаалаад мэдээж тавьж байгаа шалгуурууд нь өөртөө. За юу гэдэг чинь нэг тийм улиг болсон юмнууд дээ шүү дээ. Өө чи их сургуульд ороогүй чинь ингэж их сургууль төгсөөгүй чинь ингэж орж болдог гэдэг. Тэр нь бас нөгөө нэг хагас үнэн байгаа байхгүй. Яг гэхээр жишээлбэл одоо юу гэдэг чинь батарейг үйлдвэрлэж байгаа процесс бол айгүй нарийн процесс. Тэрийг чи их сургуулийн лабораторид сурдаг олж авдаг мэдлэг байгаа байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг чинь литиум ионы тэр нэг одоо процессыг илүү сайжруулж байгаа тэр юу ч юм бол үнэхээр л PhD энтер хийсэн бүр амар гүнзгий мэдлэгтэй хүмүүс тийшээ орж байгаа байхгүй. За юу гэдэг чинь зүгээр нэг энгийн ажлууд явуулна шүү дээ. Энгийн инженер за энгийн нэг quotation mark те. Ерөөдөө нэг тийм их сургуулийн мэдлэг шаардлагагүйгээр мэдээд авч болох мэдлэгүүд гэх юм бол ерөөдөө ур чадварууд гэх юм тийм ур чадварууд тийм. За ерөөдөө код бичих чинь бас л тэгэл ерөөдөө practical knowledge. Тийм. Нэг experience нь чамд баг илүү давмгаалах юм бол тэднэрт өгж байгаа value их байхгүй. Тэгэхээр юу гэдэг чинь чи бодохоор ингээд яагаад те чи ингээд их сургуульд 10 жил сурцсан тэгсэн мэт ямар ч coding experience байхгүй. Би ингээд их сургууль сураагүй 10 жилийн coding experienceтэй. Тэгэхээр чин нөхдүүд чамаг нэг өнгөрснөөс чин дүгнэхгүй хамгийн гол чи яг одоо тэр компанид яг юу өгч чадах вэ дүгнээд байгаа байхгүй. Тэгэхээр чин нөхдүүд би одоо яг код бичсэн туршлагатай хүн хайж гинэ гэдэг юм бол намайг сонгох юм те. Тэр тиймэрхүү decision надад л харагдсан юм байлаа. Тэгээд бүр юм гүнзгий амар тийм үнэхээр complex AI ч юм уу те. AI одоо нэг юу autonomous driving энэ ч ерөөдөө тэр чинь амар гүнзгий deep learning чинь ер нь л амар гүнзгий математик статистикүүд явж байгаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү юм дээр бол үнэхээр л нэг expert хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн залуучууд бас нэг тийм тренд дагаа ч юм уу надад их сурвал хэрэггүй юм байна. Тэр бол айгу өрөөсгөл. Тэгээд бид гэж бод. Ялангуяа инженерчлэл системийн салбарт бол нөгөө онлайн төвшөнд нь те бүр ингээд маш нарийн судлахгүй бол өөрийн чинь жишээлбэл ажиллаж байгаа практик салбар дээр бол нөгөө нэг юуч зурж өрөөсөө болохгүй шүү дээ те маш нарийн учраас энэ дээр хэдийгээр практикал юу байлаач гэсэн тэр бол нөгөө нэг өөрөө баг махчлаа сурцсан байгаа шүү дээ те теорийнхэн дагуу сурна гэдэг нь бол ялангуяа системийн салбарт бол айгуу чухал юм байл л те. Тэгээ энэ дээр нэг юм хэлэхэд одоо жишээлбэл надад би нүүн яг Германд очиж сурахад надад нэг ийм анзаарчихсан байхгүй. Би өөрөө нэг гайгүй сурдаг мурдаг гэл ингээл очсон чинь Монголд ингээд мэдлэгийг айгүй тийм юу айгүй цорхоод үлдээдэг санагдсан надад. Энэ тэндээс ингээд түүцсэн. Тэгэхэд тэр чинь тэгээд айгүй тийм юу болж байгаа байхгүй. Одоо мэдлэгчээр ингээд нэг гинжин урал шиг явах хэрэгтэй шүү дээ. Эхлээд Илон ч гэсэн хэлдэг шүү дээ. Ерөөхдөө чи нэг фундаментыг ингээд сайн тавих юм бол дээшгээ ургаж байгаа мод чинь амар тийм бат бөх. Тэгээ first principle of thinking мань хурч ерөөхдөө айгүйх тийм юу яд шүү дээ. Тэрэн дээр л тулгуурт нөхөрч одоо SpaceX тэгэл Tesla энэ төр явж байгаа шүү дээ. За тэрийг эхлээд нэг ярьч. Тэр нь яадаг вэ гэхээр чи ингээд нэг амар тийм комплекс асуудлыг ингээд задлаад яагаад тэгээд ингээд 10 даа асуухад чи үнэхээр яг асуултыг нь олж чаддаг гэдэг байгаа байхгүй. За юу гэдэг чинь за литиум ион батарейг үйлдвэрлэхэд ямар бодис хэрэгтэй вэ гэдэг тийм комплекс асуудал. За энийг үйлдвэрлэхэд юу хэрэгтэй вэ гэдэг асуух. За окей. Хэдүүл металлын одоо дотор ногоо орж байгаа орцуудыг хараад үзтээ тий. За литиум. За литиум хаана вэ гэдэг нь үуч Хятад байна, Австралид байна, Америкт хаанаас татчихлах юм. За дараа нь жижигхэн юунууд байна, металлууд байна тий. Тэгэл кобальт хаанаас авчилж байна. Эсвэл тэгэл iron phosphate хаана байна. Нэг иймэрхүү ингээд ийм комплекс асуудлыг нөхөр ингээд задлах айгу дуртай. Тэгээд тэр задлж байгаа процесс нь ч гэсэн ерөөхдөө айгу тийм гүнзгий мэдлэг байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр нэг энэ тэндээс ингээд түүцэн мэдлгүүдийг хооронд нь яг ч тэр чинь бол надад амар өрөөсгөл айгу одоо би хэрэг нэг ирээдүйлээ биш нэг өнгөрсөн рүү буцаад яаж чадах юм гэх юм бол одоо мэдлэгээ айгу тийм зэгцэлж сурах байсан байлээ. Яг Германд очоод тэрийг яг анзаарсан. Тэр нь Герман хүмүүс чинь ингээд айгу удаан эхэлж хагаад тэгээд дээшээгээ явахдаа ингээд exponential авчдаг байхгүй. Тэгэхэд чи монголчин ингээд нэг 10 жил чинь ингээд хоорондоо барьцалтаа юм нэг юм дээр тулгуурлаад нөгөө юм руугаа явах. Хэдүүлээ одоо жишээлбэл ингээд асуух чи за хэдүүлээ уламжлалыг яаж авдаг? Уламжлал яг яагаад хэрэгтэй?
Тэ. Тэгэхээр чин уламжлалчин одоо жишээлбэл тэ нэг функц уламжлалчин одоо юу гэдэг чинь. За хурдны уламжлал юу ингээл тэ. Тэгж хурдтгалж юм. Тэгэл яагаад хэрэгтэй бид нар өсгцгийг нь хайж байгаа. Яагаад өсгцгийг хэрэгтэй гэхээр чин тэр функцийн хамгийн доотлох зэг хамгийн дээдлэх зэг мэддэг хэвээр. Иймэрхүү нүг яагаад гэдэг утгыг аягүй сайн ойлгох хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй зүгээр багш орж ирснэ тэ нэг дээрээс доош харсан нэг ийм мэдлэг уус тэ сур чи хийх ёстой. Гэхдээ яагаад гэдэг нь чи мэдэх нэг тийм шаардлага байхгүй. Хамгийн гол нь чиний нөө нэг гаргаж байгаа хариуч нь зөв багснаа. Шалгалтны тэр хамгийн том концепт нь тийм болчиход байна шүү дээ. Тэгээ чи тэрийг нөө нэг хариултын зүг гарах юм бол чиний яаж бодсон чинь хамаагүй байхгүй гээд Монгол тим систем надад харагдаж исэн 10 жилийн өмнө. Тэр нь одоо яг яад нэм мэдэхгүй. Гэхдээ геронд болохоор яг эсрэгээр чиний алдаа чинь хариуч нь буруу байж болно заяа. Хамгийн гол чиний нөө бодож байгаа процесс чинь зөв байх хэвээр. Тэгжий чи нөө нэг зүг гарах тэр нэг зөв сэтгэж гинэ гэдгийг чинь чамайг тэгж хэмжээд байгаа байхгүй юу? Энэ яран дээр үндэслээд асуухад бүр ихний ярьсан кейс дээр энэ яриаг холбоод асууж байгаа шүү за. Нөгөө баг ахлаад ажилласан шүү дээ тий. Тэгээд ер нь бол үйлдвэрийн дамжлагын багийн ажлын процесс эцсийн продукт гартал явдаг процессыг өөрөө ингээд нүдэнд харагдтал тайлбарлаж өгсөн. Тэгэнгүүт танай багийн хувьд одоо жишээлбэл Tesla дээр ажиллаж байгаа, департамент болгон дээр ажиллаж байгаа, танай багт ажиллаж байгаа хүмүүс бол ингээл өөр газраас ирсэн, өөр мэдлэг туршлагатай, өөр экспертизтэй ингээл хүмүүс байгаа. Тэнгүүд яг тэр багийн жишээлбэл танай багийн ажилласан стайл ямар байсан бэ те? Хоорондын communication style, за тэгэл teamwork, та нарын тэр нөгөө нарийн бүр яг technical юмнаас гадна тэр нэг юм ажлыг явуулсан танай соёл, багийн тэр teamwork ер нь зургалж үзүүлбэл ямар хөө байсан бэ? Та яаж ажиллаж ийж тэр эцсийн батарей гэдэг зүйлийг шат хамжлагаас гадна те процессор гаргаж ирсэн бэ? Зүг. Тэгэхээр чин за ер нь яг нэг Tesla-д орцсон байгаа хүмүүс нэг зүйлийг л мэддэг. Тэр нь болохоор Tesla speed гэдэг. Тэрний ерөөдөө бол ийм ерөөдөө нэг ажлынхан арга барил нь айгүй хурцтай. Тэгээд ийм хэрэгтэй хэрэггүй уулзтлууд бол айгүй бага зохиодог. Тэгээд мэйлээр ярьчих юмнууд бол мэйлээр ингээд ярьцдаг. Тэр нь надад айгүй таалагдчихсан. Тэгээ хоёрт нь болохоор нөгөө нэг инженерүүд гэхэр нөгөө нэг хүмүүс ингээд ярьж чаддаг хүмүүсийг инженер гэж нэг тийм стереотип байдаг шүү дээ. Нөгөө софтвер инженерүүд ярьж чаддаг. Харин энэ эсрэгээр байх хэрэгтэй байхгүй. Одоо миний чиглэлдэх юм бол за би ингээд датан дээр за би ингээд кодо бичээд датагаа ингээд амгой query дээд те. Тэгээ сангаас нь мэдээлэлд суулуулад ингээд гаргаад ирлээ шүү дээ. Тэрийг би тайлбарч чадах хэрэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо инженерт эсвэл тэрийг ойлгохгүй байгаа процесс тэрийг ойлгохгүй байгаа инженерт эсвэл менежерт ч юм уу тэрийг би ингээд ойлгох ёстой байгаа байхгүй. За ийм алдаанууд гарсан. Би энийг чинь ингэж олсон. Мэдээлэл энэчнээ дутсан. Тэгээд дээр нь би ингэж зассан. Хамгийн сүүлд нь ийм бүтээгдэхүүн болсон. Энэ дээрээ та нар дараачуудаа ингэх ёстой гэдэг. Тэр чинь нэг ийм угаасаа нэг тийм юу байгаа шүү дээ. Нэг юм ойлгох чадахгүй байгаа хүн чинь бас ингээд тойр цухтаагаад зэгтэй. Нэг яг өөрөө юм хийгээг болохоор тэр чинь ингээд нэг тийм аргацаа очих юм. Тэгэхээр тэр процесс нь айгүй тийм одоо би бол одоо бас хүмүүс одоо инженер рүү орж байгаа эсвэл нэг яг системээр сууж байгаа хүүхдүүдэд бол хэлмээр байна. Тэр чинь ингээд юмаа тайлбарлаж хүн чинь бас өөрөө ойлгож эхэлт юм л. Амар комплексуудыг чи ингээд задлаад бүр хинийж ойлгохоор тийм процесс болох юм бол тэ чи өөрөө ойлгож байгаа мэдж байгаа байхгүй. Одоо шилж надаас яг яагаад гэх юм би мэдж байгаа байхгүй. Яг яагаад чи надад байсан тэ. Над үүлэр чи яагаад ингэж ингэсэн юм уу? Будгийг чи яагаад ингэ 7 давхар будах хэрэгтэй юм уу? Тэнгүүч надад чи одоо улаан гэдэг өнгийг гаргахын тулд бид нар доор нь 7-8 давхар ингэ зэвэрдгүү бойц тэгээд ингэ иймэрхүү юмнууд ингэ айгуу сайн ухаж ойлгох хэрэгтэй юм байна лээ. Өөсөө нэг юу гэдэг чинь Альберт Айнштайн тэгсэн үү чи 5 настай хүүхд тайлбарч чадахгүй бол чи өөрөө ойлгоогүй байна гэдэг шиг те. Тэгэхээр тэр төвшөнд очихын тулд нөгөө жиг нэг 10,000 цагийн effort хэрэгтэй болж байгаа байхгүй. Чи үнэхээр нөгөө нэг тэрийг ойлгоо хүн амтнд тайлбарлаж өгөөд тэгээд айгуу сайн ментортой байх юм шиг л яг инженер ороод айгуу сайн чамд энийг чинь тайлбарлаад өгдөг ахлах инженер ч юм уу те. Тэгээд junior инженерүүд бол миний бодлоор л ахлах инженерүүдээс байгаа бүх бололцоогоо те асуух хэрэгтэй байхгүй. Окей. Энийг яг яадаг чи надад тайлбарлаа шүү дээ. Одоо би бол нэг янз бүрийн нэг юм процесс инженертэй очивол танах энэ яаж будгаа гаргаж ирдэ. Эсвэл
та нарын их би яг яаж үйлдвэрлэдэг хойноо тэр физик нь яг юу ингээд би тиймэрхүү хүмүүсээс амар их сурдаг байсан байхгүй. Нөгөөд нь өөртөө амар дуртай заа Монгол нь дуртай юмнаас нь өөрийн насангууд чинь те тэрний адилхан ингээд амар гоё ингээд тайлбарлахаар чинь би вау гэдэг ч авч те тийм юм байлээ. Тэгэхээр ер нь бол айгүй сайн communication явах хэрэгтэй. Ер нь бол өөрийнхөө хийсэн чадж байгаа юм а чадахгүй юм айгүй нээлттэй тэр илэрхийлэх ур чадвар бас айгүй хэрэгтэй гана штэ техникэлээс гадна. Тэгэнгүүт нөгөө талаас ийм асуулт гарч ийн л да. За хүн болгон бол тэр нөгөө нэг ялангуяа junior level дээр, entry level дээр ажиллаж байгаа эсвэл анх орсон байгаа хүн бол айгүй тий өөртөө ихтэйгээр өөрийгөө defend хийгээд ч юм уу эсвэл ойлгохгүй байгаа зүйлээ шууд confront хийгээл ярахад хэцүү л ах л та. Тэгэнгүүт Tesla-гийн зүгээс жишээлбэл компанийн одоо хүрээнд тэр нөгөө чадахжуулах те ажилтныг сургах эсвэл empower хийх тэр байдал нь ямар хөө байдаг вэ? Яаж одоо хүнээ сургаж ийн дагалдуулаад ах уу эсвэл бүрээ тийм айгу сайн сургах уу одоо тусгай сургалтаар ч юм уу тий яадаг юм бэ? Өөрөө эсвэл ингээ хөгжиж яадаг юм уу? Тийм тэрэн дээр болохоор надад нэг юм юу санагдсан. Нэг Tesla ч нэг тийм яг стартап шиг Илон өөрөөс нь хүлэн зөвшөөрж байгаа юм чи тэр нэг стартап шиг тийм cultureтэй. Одоо өөр герман компаниуд нэр цохлохгүйгээр хэлэхэд ерөөдөө надад анзаарчихсан юм айгуу тийм том юм корпорат шиг байна. Ороход л нэг тийм корпорат шиг тийм процесс анзаарчихсан байхгүй. Гар ус зур энэ дээр ингэх хэвээр дараагийн шатрын энэс суух хэвээр нэг юм хийх юмнууд нь ингээд ингээд бэлтсэн. Тэр Tesla Speed гэдэг байгаа юм чинь ерөөдөө тийм юм байхгүй байгаа болохоор бид нэр хурцтай яваад байгаа байхгүй. Тийм хэрэгтэй хэрэггүй процессууд. Яг гэхээр өдөр болгоны уулзалт, өдөр болгоны ингээл нэг юм нэг хэрэгтэй хэрэггүй policy-нууд байгаа шүү дээ. Тийм юмуд байхгүй болохоор эдгээр яг тэр евро тэр нэг хурд дээр тэр ингээ хурдаа барьж авч чадаад байгаа байхгүй. Тэгэхээр хүнээ орж ирэхэд ч гэсэн нөхдүүд ерөөдөө тэр байдлаар л ханддаг юм бэл. За энэ бид нар бол хурдан явж байгаа машин. Тэгэхээр чи энэ дээр бас гүйцэж одоо орж ирэх хэрэгтэй. Тэгэл энэ нэг хүүт ус руу ингээд хүнийг шидээд те. Тэгээ чи ингээд өөрөө сэлээс сургадагтай адилхан л нэг процесс надад бол анзаарчихсан. Эхэндээ тэр чинь айгуу тийм сонирхолтой байгаа байхгүй. Яг миний ажилласан компаниуд нэг юм onboarding тэгэл чи ингэж болно тэгж болно тийм процесс бол надад байгаагүй. Одоо би хэлэх нь зөв буруу. Гэхдээ ерөөхдөө тэр нь айгуу тийм надад бол айгуу гоё байсан. Яг залуу ингээд ороход чи хэрэг ухаантай болж ингээд өөрөө олчих мэдээлэл байгаа байхгүй. Өөрөө тэр onboarding мэдээлэлтэй болох те. Ерөөхдөө нэг тийм hacker mindset ер нь бол инженерүүд байвал их зөөр юм шиг санагдаж байгаа. Энэчнээс мэдээлүүд нь ингээд надад ч ингэдэм биш тэгдэм биш. Яг зөв буруу бол философи асуудал баг. Тэгээ энэ хүн таарч байгаа зарим нь таарахгүй болно шүү дээ. Надад бол аягүй таарч ирсэн. Би тэгээд өөрөө тийм нэг юм зааварчлага нэг тийм дуртай биш. Тэгээд өөрөө хоо алдсан болохоор надад тэгээд тэр нь ч гэсэн их гоё санагдсан шүү дээ. Ер нь компани өвнөр нь ямар байхаас хамаарат компани калч нэг тийч доошоо тэгэл явчихдаг баг тий. Elon Musk чинь өөрөө аягүй hard work хийдэг хүн тий. Офс дээр баг хондог. Тэгэл хамт ажиллаж исэн хүмүүс нь Elon Musk-д дургу болсон хамт ажиллаж исэн хүмүүсийн талаар бүр докюментари баримт кинорт гарцаал шүү дээ. Баг бүх компани дээр нь өөртөө дургу болсон. Тэгэл нэг хэлдэг юм нь тэр үнэхээр амар hard work хийдэг. Тэгэл Twitter худалдаж авснаа ирснээ шууд эхний өдрөө офс дээр хонсон юм шүү тий. Тэгж тиймэрхүү байдаг болохоор өөрөө Tesla нь одоо яг тэр culture-аар нь илүү их тийм хурдтай hard work хийдэг хүмүүс л яддаг л та тий. Дараагийн асуулт нь юу гэхээр би яг жавхлан маань яг Монголын эдийн засгийн форумын үеэр гэж таарлаа. Энэ үеэр одоо sustainable energy-тэй холбоотой айгүй олон сэдвүүд яригдчих ах шиг байна. Дэлхийд ч гэсэн яг энэ чиглэлээр Монголд амар потенциал байгааг анзаараад айгүй та яах гэж нэдэг асуултыг тавьж ах шиг байна. Энэ чиглэлээр бас чам дээр айгүй experience байгаагийн хувьд, инженер хүний хувьд яг юу хийвэл Монгол одоо энэ зах зээл дээр илүү одоо тоглож чадах вэ? Тэгэхээр ерөөхдөө Монголын эрчим хүчний салбарыг ингээ харахад бид нэр яг physically те бид нар үнэхээр эрчим хүчний нөөцтэй тэгсэн мөртлөө манай эрчим хүчний систем нь аяга хуучин. Дээрээс нь юу хуучин бэ гэхээр станцууд нь хуучин. За станцууд дээрээс нь өшөө нэг цахилгаан дамжуулах шугамуд нь ч гэсэн айгу нарийнхаа юунууд байдаг. Тэгэхээр тэргээр гэсэн нэг эрчим хүчний алдагдлууд нь айгу өндөр байдаг physically. Хоёрт нь гэхээр бид нар эрчим хүчний хамааралтай улс. Тэр нь яадаг вэ гэхээр бид нар эрчим хүчний 20% Орос Хятадаас татдаг. Тэр бол хүн болгоо мэдж байгаа.
Тэгэхээр чинь юу гэсэн үг бид нар ийм жижигхэн хүмүүс том хэмжээтэй эрчим хүчнийхээ өөрсдийнх нь баялагтай тэгсэн мөртлөө хуучин технологитой тэрнээсээ улбаалаад бид нар эрчим хүчээ импортлдог. Одоо энэ чинь нэг first principle of thinking-ээр бодохоор ямар ч утгагүй байгаа байхгүй. Одоо чамд боломжтой байж чи яг надаас аваад байгаа. Чи нэг өөрөө авдраа ухаагүй шүү дээ. Тэгэд юу гэж хэлгээд байна гэхээр бид нар өөртөө айгүйх нэг боломжтой уусан мөртлөө энэ дээр бид нар өөртөө толгоогоо ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрэн дээр юу вэ гэхээр бид нар бол нар салхины баялаг бол байгаа. Нүүрс бол байгаа. Тэгээд тэрэн дээр хамгийн түрүүнд бол бид нар өөртөө эрчим хүчнийхэн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Тэгээд хоёртных нь бол одоо сая эдийн засгийн форум дээр ер нь яриануудын сонсож хахад Монгол эрчим хүчнийхэн маркетинг реформ хийж байгаа гэсэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар одоо эрчим хүчний компаниуд одоо ашигтай ажиллах тэр горимлоо бид нар өрсөлдөөд маркет руу ерөөхдөө явах хэрэгтэй. За Европт юу болж байна гэхээр ерөөхдөө бол нэг цахилгааныг арилжаалдаг. Тэр нь яадаг процесс гэхээр ерөөхдөө яг л нэг financial market их төстэй. Нэг тал нь нийлүүлдэг, нөгөө тал нь худалдаа авах хэрэгтэй. Spot market. Тэгээд тэр төвшөнд тэр чинь liberalized market гэдэг байгаа байхгүй. Өрсөлдөөнд өрсөлдөөнд зах зээл. За тэр нь яагаад хэрэгтэй вэ гэдээ асууя л да тий. Тэнгүүч нь тэрэн дээр нэг юм эффект байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр за окей гурал ингээ суужингууд чинь ингээд эрчим хүч чи гурлын эрчим хүч нийлүүлж байгаа тий. Хамгийн гол нь электроник чинь хаашаа явуулах нь бидний асуудал биш. Хамгийн гол нь хин яаж тэрийг хямд зардлаар гаргах нь байгаа байхгүй. За чамд одоо гурла market price гэдэг тэнгүүч чи хэдүүл зарыг $10 дээр зарах хэрэгтэй. Тэнгүүт нь чи $10 чи өөрөө хямдханаар гаргаж болно тий. Нар салхич нь чамд уусаа байгаль дээр илүү хямдхан байгуулах чи ямар ч зардал төлөхгүйгээр чи эрчим хүчийг хоримтлуулад гаргаж болно. За нүүрсэх юм бол би одоо тий нэг төршөө нэг газар судалж авах хэрэгтэй. Тэнгүүдээ тэрийг боловсруулаад загтгаан болгох. За нуклеар гэх юм бол тий зөмийн эрчим хүч нь болохоор айгүй өндөр юутай бас потенциалтай. Тэгээд гурлаа ингэ нийлүүлээд өрсөлдөөд тэгээд маркет руу хоёлаа ингэ гурлаа ингэ сүлжээр ингэ эрчим хүчийг нийлүүлж байгаа байхгүй. За тэгээд тэр нь Европт юу болдог вэхээр хамгийн түрүүнд хамгийн хямдхан зардалтай эрчим хүчний компаниуд нийлүүлнэ гэдэг тийм эффект байдаг. Тэгэхээр чин автоматаараа сэргийгдэх эрчим хүчүүдийг бүр шахаач байгаа байхгүй. Тийм. За өнөөдөр би 10 ширхэг авнаа. Герман гэдэг улс 10 ширхэг энерги авна шүү гэд хэлчлээ шүү дээ. Тэнгүүт чин эрчим хүчний компаниуд нь бүгдээрээ тийшээ нийлүүлж байна. Яг тэгэхээр маркетинг хууль нь би нөгөө нэг юугаа явах хэвээр угаасаа ч нэг тоглоомын дүрмээр чи эхлээд цахилгаан өгсдөө дараа чинь хямдхан нүүрс орж ин дараа чинь юур орчин газ юм уу нуклеар орж хамгийн сүүлд нь хамгийн бохир хамгийн байгальд хортой хамгийн үнэтэй юунууд нь станцууд нь ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр чин ингээд зохицуулаад өгчдөг. Ерөнхийдөө Монгол ч гэсэн ерөнхийдөө тийшээ бол явах бах. Тэгэхээр тийм сэдвүүд бол яригдчихвэлээ. За тэгээд хамгийн гол нь асуудал нь юу вэ гэдэг тэнгуүт чинь сэрэгт эрчим хүч чинь нартай үед салхитай үед л орж ирнэ шүү дээ. Тэгэхээр тэднес чинь эрчим хүчээ хоримтлуулах хэрэгтэй те. Наргүй үед бид нэр эрчим хүчээ яах юм? Эсвэл хитрхийг нартай үед бид нэр яах юм? 10-ыг авъя гэдэг чинь чи 20-ыг нийлүүлэх гэдэг юм те. Тэгэхээр чи энэ тэр үлдсэн 10 чи яг хаана хоримтлуулах юм гэдэг тэнгуүт чинь батарей олж эхэлж байгаа байхгүй. Нар, салхи эднэр энэ хоёр ч бол ерөөхдөө л юунаас хамааралтай. Батарейнаас хамааралтай. Батарей оруулж ижиж тэд нар чинь юугаа нэг илүүдэл болон дутагдлаа тэнцээс ингэ нөхч идэг. Тэгэхээр батарей бол айгүй том сэдв болж байгаа. Дэлхийд даяар. Яагаад вэ гэхээр хоёр шалтгаантай. Нэг нь болохоор цахилгаан. За хамгийн том шалтгаан гэх юм бол юу? Байгаль орчинтэй. Тэр бол одоо өвлөг гэсэн сэдв. Хоёрт нь гэх юм бол юу? Одоо нэг scale economy of scale дээр бид нар одоо нарны панел ч байна уу, батарей ч байна уу, зард нь бол айгүй хямдхан болсон. Тэгэхээр одоо л бид нар одоо хөрш манай хамгийн том хөрш чинь одоо тэр салбар дээр хамгийн том хөрш чинь хятад. Тэгэхээр манад бол яг нэг яг дахиад first principle of thinking-ээр бодонгоц чинь хятад манай хажууд байна. Хямдхан технологи бид нар оруулж иж болох юм байна.
бид нар тэрэн дээр ямар ч шинэ инвент хийхгүйгээр Монгол тэр хардверуудыг худалдаж аваад бид нар өөрсдийнх нь эрчим хүчний хэрэглээг нийлүүлж болно. Хамгийн гол бид нар тэрэн дээр өөртөө гэсэн экспертизээ нэмж оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Яг гэхээр манад тийм туршлага одоохондоо байхгүй дөнгөж л эхэлж байна. Тэгэхээр тэр дөнгөж эхэлж байгаа дараа бид нар өөртөө гэсэн мэдлэгээ хоримтлуулах хэрэгтэй. Бид нар дандаа л технологи худалдаж авдаг тийм компани одоо тийм улс байгаас л те бид нар ирээдүйн 10 жилд ерөөхдөө Монгол инженерүүд нь те энэ дээр бас ойлгох хэрэгтэй байхгүй. Монголын ийм асуудлууд дээр бид нар өөртөө гэсэн туршлага хоримтлуулсан дататай мэдээлэлтэй тийм ийм болохоор бид нар өөртөө чадна гэдэг амар тийм барагцаал мэдчих хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд ерөөхдөө бол ахад нөгөө батарейны сэдвүүрлээ ороход батарей чинь цахилгаан машин руу орж байна. Сэргээгт эрчим хүч рүү орж байна. Тэгэхээр ийм том нөгөө нэг юуны секторууд энэ батарей гэдэг технологиг ингээд сонгоод эхлэхээр чинь маркет амар том болсон. Тэгээ одоо жишээл 2023 он гэхэд батарейны маркет гэхэд 127 тэрбум доллар гэдэг чинь. Тэгээд энэ 2040 он хүртэл 17% өсөлттэй. Тэгээд 2040 он гэхэд 400 тэрбум долларын маркет тийч явж байгаа байхгүй. Эрчим батарейны маркет руу батарейг үйлдвэрлэх, батарейг сайжруулах, батарейны аналитикуд явах. Тэгэхээр ийм том маркет бол угаасаа явж байна. Бид нар ч гэсэн энэ том маркет нэг алтны хажууд суудаг юу шалгах юм тий. Тэгэхээр бид нар тэрэн дээр бас ингэж яах хэрэгтэй байхгүй, орох хэрэгтэй байхгүй. Тий. Энэ дээр нөгөө нэг одоо зөвөр нөгөө юу хүмүүсийнх нь хандлага нь өөрөө яг бас яаж өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо жишээл бид нарт одоо шууд ингээл инженер гарч ирэл илүү одоо ингээл техникэл бид нарт одоо ийм учраас ингээл одоо сэргийгч юм шиг хэрэгтэй байна гэхээс илүүтэй. Одоо Европод бол зөвөр би нэг хүнээс сонсч байсан юм. Бараг иргэдэн өөрсдөө нөгөө нэг sustainable energy гэдэг юмыг амар сайн ойлголттой болсон. Тэнгүүтээ өдөр тутмын хэрэглэнээс тэрийг дэмждэг бараг компаниудыг сонгож хэрэглэдэг ч юм уу тийм төвшөнд ирсэн. Тэнгүүд одоо Монголд бол одоо тэр бол одоо жоохон холлох шиг байна. Гэтэ энэ ойлголтыг нөгөө нэг илүү сайн ярих тусам энэ рүүгээ нөгөө нэг илүү чиглэсэн трафик нь илүү анхаарал хандуулад явах болов тий. Тэгмээд одоо бидэртэй холбоотой Монголын одоо батарейтай холбоотой түүх гэх юм бол одоо би их сайн хэлж мэдгүй л та одоо Брусны батарей тий. Брусны батарейныг одоо хэр зөв чи хэдэн оны технологи чинь тий. Тэгэнгүүт одоо бас нөгөө нэг цахилгаан машинууд айгүйх орж ирлээ Монголд одоо манай урд төршөөс. Тэгэнгүүт бас нэг юм яриа байгаа. Тэр нь юу вэ гэсэн чинь цахилгаан машин чинь өөрөө нөгөө нэг анх үйлдвэрлэхдээ бараг нөгөө нэг энгийн нөгөө нэг дизель шатхуун машиныхаа үйлдвэрлэхээсээ илүү байгальд хортой байгаа даа гэдэг яриа. Тэр нь илүү үнэн ч юм уу те. Ер нь одоо иргэд энэ энгийн өдөр тутмын хэрэглэн дээрээ цахилгаан гэдэг зүйл одоо ирээдүйд яаж өөрчлөгдөх юм ч юм уу те. Энгийн энэ хэрэглээс эхлээд өөрчлөж болох ч юм уу те. Тэр талынх нь соёл нь Европт ямар байдیں۔ Ер нь Монголд одоо яг ямар болвол зүгээр ингэж. Зөв. Тэгэхээр ч нэг за яг Европын хувьд гэх юм бол цахилгаан угаасаа үнэтэй байгаа. За Германыг бариад үзье те. Хамгийн том Европын хамгийн том экономитой улс. Тэгэхээр чин нөхдүүд өөртөө нэгдүгээрт нэг хүн болгоныхон өдөр тутмынхаа амьдралд нь тэр асуултууд нь ороод ирсэн байхгүй. Цахилгааны үнэтэй болохоор шүү дээ. Тэгэхээр чиний халааснаас ч угаасаа үнэтэй чи ингээд мөнгө төлөд харж чам. Нөхдүүдийн нэг юунд нь менталитет нь орж байгаа хгүй. Яаж хэмнэх үү? Яаж эрчим хүчийг хэмнэх үү? Яаж тэгээ эрчим хүчүүд яаж хэмнэх вэ тэгэхээр ч угаасаа нэг юм сэргээгт эрчим хүчтэй иймэрхүү солиушнууд нь ингээд гараад ирж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр чин тэр чин ахаал нэг эргээд үнэтэй холбоотой болчих واخгүй. Тэгээ Монголд жишээлбэл эрчим хүч айгүй хямдхан те. Тэгэхээр чин тийм болохоор нэг айгүй юутай улсын юутай чөлөө зах зээл субсиди айгүй хорж идэг. Тэгэхээр чин нэг эрчим хүчний компаниуд нэгдүгээр тэр чин юу яханд тулд ногоон руу орохын тулд нэгдүгээр бид нэр ногоон эрчим хүч үйлдвэрлэж байгаа компаниудаа бид нэр тэдний чинь ашигтай байлгачиж тэднэрт өөрсдөд нь юу байгаа шүү те интерест нь байгаа шүү те тэгэхээр чин тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй бид нэр ийм одоо хэрвээ бид нэр одоо юу байгаа те бид нэр хэрвээ үнэхээр утаагүй өөрсдийн гэсэн ийм эрчим хүчний бодлоготой байхын тулд бид нэр ийм сорсуудаас эрчим хүчээ татах хэрэгтэй ийм эрчим хүчний сорсуудаа татахын тулд биднэрт чинь зоосны хоёр талтай адилхан болохоор аль нь ашигтай байх хэрэгтэй. Тэгэхээр чин одоо ийм эрчим хүчний компаниуд өөрсдөө ашигтай ажиллах горимл руу орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр Европын яг тэр зах зээл принцип нь бол ерөөхдөө л тийм.
Тийм ээ тий. Хүчээр шууд ард иргэдэн угсаа ойлголттой болохоос өөр аргагүй болтол. Тийм одоо юутэй шүү дээ. Яг зөв. Тэгэхээр чи ерөөдөө хэрвээ бид нэр өөртөө хүсээд тэр чиглэл рүү явмаар нэх юм бол эрчим хүчний үн бол өндөр бол. Тэр нь бол ойлгомжтой. Тэгжиж бид нар чинь яг дараачихын сэдврүү орох байхгүй. Тэгэхгүй зүгээр одоогийнхоор яваад ингээ явах юм бол бид нар нөө нэг чөтгөрийн төрөгч нэрээсээ гарч чадахгүй байхгүй. Тэгэхээр ийм том өөрчлөлтүүд хийхэд бол бид нар угаасаа ийм нэг бүх юм чин юутай те прайс те. Тэгэхээр бидний төлж байгаа төлбөр бол тэр. Жахлангийн яриаг сонсож сууж ирсэн чинь надад ийм бодол төрлөө л дөө. Одоо өөрөө болохоор яг эрчим хүчний салбарын ингээд мэрэгчлээ хүн байгаа те яг бүх байж болох ресурс датануудыг ингээд судлаад ойлгоод тэндээс асуудал хаана байна, шийдэл хаана байна гэд ингээд хувьтай хараад тэгэнгүүт одоо өөрөө ингээд энэ бүх мэдээллийг аваад улсынхаа нөхцөл байдлыг дээрээс нь одоо амьдарч байгаа улсынхаа нөхцөл байдлыг Европ олон улсын юг ингээд хараад ахад чи одоо жишээлбэл яг Монголд яг юу хийж чадхаар байна. Тийм консерн байгаад байна. Эрчим хүчний үн нэмэгдэх хэрэгтэй байна. Эсвэл хүмүүс одоо сэргээгт эрчим хүчний талаар эсвэл шавхдах те ресурсуудын талаар аягүй сайн мэдэх хэрэгтэй байна гэж байна. Тэгвэл үүний тулд жахлын юу хийж чадах вэ? Жахлын хинтээ хамтарч яаж ажиллах хэрэгтэй вэ? Эсвэл одоо эхлүүлээд явж байгаа ажил байгаа юу? Тийм. Энд дээр би энэ асуудлыг ерөөдөө бодоод тэгээд энэ дээр шийдэл гаргаад ерөөдөө 2 жил болж байна. Тэгээд бидний ямар асуудал шийдэж байгаа гэхээр манай компаниг одоо Voltway гэдэг бид нар хамгийн эхлээд нэг амархан гэх юм ааш хамгийн нэг шууд хийж болохоор ажлуудаар орсон л тоо. Тэгээд бид нар анх юу орсон Prus машинуудыг судалж эхэлсэн байхгүй. Тэгэхээр чинь Prus машин дотор чинь ерөөдөө тэр чинь 28 шиг батарей байдаг. Тэгээд химийнхэн элемент нөх юм бол никель манган хайбрид гэдэг NMH. Тэгэхээр юу яд юм бэлээ. За ахаад нэг step back те. Ахаад нэг хойшоо нэг алхам ингээд алхаад үзэнгүүт Япончууд жишээлбэл машина зарахтаа Prus машиныг зарахтаа юу гэдэг чинь нэг $100 нэмж зардаг гэж байгаа байхгүй. Эсвэл тэр үннийхэн өртөнд нь $100 шингэсэн байдаг. Тэр нь машинтай нь холбоогүй. За тэр нь ямар $100 вэ гэхээр тэр нь ерөөхдөө тэр машиныхан амин дуусаад батарей нь ингээд дуусна шүү дээ. Тэгт нь тэрийг $100 нэмдэг нь тэр батарейг юу яаж байгаа юм бэл recycle хийх зорилт юм бэл. Тэгэхээр чи юу гэсэн юм? За хэдүүлээ бодоод үзэхдээ 300,000 батарей бай гэж үтэй Монголд. Хэдүүлээ худалдаж авахтаа Японы засгийн газарт Монгол ороод ирсэн машиныг $3 сая бид нэр зөв нэг өөрсдөд нь ингээд өгсөн байгаа байхгүй. Зүгээр иймэрхүү асуудлаас хараад бид нэр окей бид нэр энэ нэг өөртөө угаасаа энэ чинь ороод ирсэн батарей. Тэгэхээр энэ чинь энэ ч Монголдо бид нэр засварлах хэвээр тэр доторх элементүүдээ мэдэх хэвээр хог аягтлаа бид нар яг яаж зохицуулж байгаа. Продукт угаасаа үүдэрхээс ахуулаад нэг circle тавьж агаад эцсийнхэн аминд хүрээд буцаад ир чинь нэг циклд ирж байгаа шүү дээ. Гэхдээ манай Монгол болохоор хэрэгэл дуусаад гацчихдаг. Тэр чинь яаж анзлахаа мэддэг. Айгу одоо хамгийн наад захын жишээ гэхэд манайх нэг автосан газар тэр чинь одоо юу ачдаг те. Түр ингэ аваас олчдаг. Ямар ч нэг яагаад гэдэг асуултаар байхгүйгээр зүгээр л нэг янзлдаг хүмүүс нэгээд янталж байгаа байхгүй. Юу сольж байгаа байхгүй. Тэгэхээр чин юу гэдэг чинь 28 шиг дотор байгаа батарейн эвдэрсний нэгийг сольжингууч чин хойноогоо арайхан батарейнууд идээд идэг. Тэгэхээр нүдийг ухаж жагаад нуухан авах жагаад нүдийг сохолчж байгаа тийм процессууд Монголд ийм Prus-ийн батарейтай жишээл харагдаж байгаа. За окей, асуудал нь юм байна. Бид нарт нэгдүгээр батарей хор аягталтай батарейг бид нар боловсруулж чадахгүй байна. За тэнгуү чин манайх ерөөхдөө ямар шийдвэрүүд гаргаж ирсэн бэ гэхээр бид нар нэгдүгээр дотор нь юу ямар бодисууд орсон бүгдийг анализыг судлаад үзсэн. Хоёрт нь бид нэр тэрэн дээр classification явуулсан. Ерөөхдөө энэ батарейг бид нэр буцаага сэргээж болох юм байна. Сэргээчээр бид нэр дараа за машинд явахгүй маа гэхэд бид нэр дараа нь energy storage маягаар бид нэр ашиглаж болох юм байна. Тиймэрхүү шийдлүүд бол харсан л та. Тэгээд хоёрт нь их юм бол манайх ерөөхдөө батарейны софтвер гэдэг компани. Тэгээ бид нар ерөөхдөө батарейны аналитикуд хийж өгдөг. Ерөөхдөө бол за манайхаар та нар батарейга тестлүүлээд тэгээ манайх та нар энэ дээр ерөөхдөө зүйл та нарын батарей дээр чинь тодуурлаад ерөөхдөө эвдрэхээс өмнө бид нар ийм юунууд analytic solution preventive maintenance-ууд гаргаж ирж болдог. Тэгэхээр энэ зөвхөн машин жилтгүү
автоусчлтгүй эрчим хүчний юун дээр сэргийгт эрчим хүчээр ашиглаж байгаа батарейнууд гэлтгүү. Тэрэн дээр ингээд янз бүр орж иж байгаа бүх боломжтой батарейнууд дээр бид нэр software solution гаргаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор Монголда анхны яг монгол инженерүүд батарейн дээр гаргаж байгаа эрчим хүчний софтверууд. Тэгээ миний зорилго юу гэхээр ерөөхдөө энэ дээр яг өөртөө гэсэн Монголдо инженерүүд авчирж агаад тэгээ хийж байгаа төсөл. Тэгээд одоо Монгол залуус чинь бүгдээрээ гадагшаа гардаг гэсэн те. Одоо бүгдээрээ чашаа зүгээр ерөөхдөө дийлэхэндээ ингээд том компаниуд руу ордог. Тэгэхээр би одоо яг эсрэгээр нь гадаад ажиллаад туршлагатай болсон инженерүүдийг те яг Tesla-д ажиллаж исэн одоо жишээлбэл манай хоёр найз байна. Манай technical advisor орж ирсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар одоо яг нөгөө эсрэг зүг рүү яваад бид нар Монголдо юм технологийн одоо юу компани байгуулж байгаа. Тэгээд бид нар яг шийдэж байгаа хамгийн том хүнд асуудлуудыг бид нар орж ирмээр байна. Бидний потенциалууд бол тэр төвшөнд явж байгаа. Эрчим хүчний асуудал батарейн дээр эхлээд бид нар эхэлсэн явж байгаа. Тэгэхээр тийм биний одоо хийж байгаа одоогийн байгаа нөгөө нэг хамаг эрчим хүчээр зориулж байгаа одоо passion man төсөл маань одоо тийшээ орцсон явж байна. Яагаад хийх болов? Тэгээ ер нь танд ашигтай мó Монголд тэгж их. Ашиг гэдэг нь ямар ашиг асууж ин чинь мөнгө асууж гин үү эсвэл улсын хэмжээнд одоо бидний эрчим хүчний security талаас ер нь зүгээр яг ашиг гэдгээс ер нь ашигыг та яг энэ бизнесээс яг юу гэж хараад өөртөө яг эндээс би ийм л зүйл авах болно гэж хараад байгаа. Тэр нь яг юу юм те мөнгөнд хэлбэрч бай одоо эсвэл өөр улстай хийж өгч байгаа илүү passion маягаар ч юм уу те. Тий. Яг хөө зүгээр миний харж байгаа юм гэх юм бол зүгээр Монгол бизнес их ашиггүй гэж яриад дээ шүү дээ хүмүүс. Тэгээд яагаад энийг хийж байгаа те батарейных нь соёлон ч хөгжөөгүй шүү дээ. Sustainable energy гэдэг ойлголт нь өнгөрсөн жилээс л яригдчих эхэлж шүү дээ. Зөө. Окей. Яа, надад ч би бас санал нийлж байна. Гэхдээ юу бид нар болохоор шинэ маркет руу орж байгаа. Энэ одоо бид нар маркетыг бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар дээр энэ тал дээр бол ашиг бол байгаа. Сонирхол бол байгаа. Тэгээд Монголын одоо чи гудамжин дээр харах юм бол цахилгаан машинууд ингээд баг багаар ороод эхэлж байгаа. Цахилгаан цэнэглэгчүүд энэ тэнд гараад эхэлж байгаа. За арай ахаад ирээдүйд харах юм бол Монгол өөртөө машин импортлогч болсон. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Монголд хизээ нэгэн цагт цахилгаан машинууд айгүйх орж ирнэ. Тэрэнд нь бид нэр батарейныхан инженеринг бид нар өөртөө бас хийж чаддаг байх хэвээр. Тийм байна. Ерөнхийдөө бид нар нөгөө яг long game тоглож байгаа. Тэрнээс бид нар яг өнөө маргаашаа бодоод юу гэдэг чинь тэрэнд дөрөг ингээд авчих гэсэн тийм одоо бизнес бол эхлэгээгүй. Тэгээд энэний by product гэх юм бол бид нар улсдаа оруулж байгаа эрчим хүчний security талдаа эрчим хүчний датан дээр өгж байгаа мэдээлэл бол энэ бол хэмжишгүй миний хувьд бол хэмжишгүй үнц нь баг. Тэгэхээр энийг бол мөнгөөр хэмжиж бол чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр зөвхөн би ашиг харж ороогүй. Энд бол миний улсдаа хийж байгаа айгүй том юу өөрийн хийж чадах зүйлээ хамгийн contribution тий. Тэгэхээр би нэг өнөө маргаашаа бодоод хийж байгаа тийм төсөл бол биш. Тийм байна. Монголчууд ч угаас тэгэл нэг хүн бизнес хийхээр одоо гурвангийнхны яг сайн ингэж л ойлгохгүй ихэнх хүмүүс бол энэ нэг софтвер хийцэн тэгээд энийгээ зарах гал биш тий. Тэ гэж үзэх байхгүй тий. Тэнгүүт яг би зүгээр тэрийг нь илүү яг ямар гол ямар хараагаар тэгэхээр тэр нь яг яагаад асуудал гэж одоо би зүгээр яг зүгээр хүмүүс тэгж хардлаа гэд яах вэ яг. Уу яг зүгээр нэг цаана байгаа энэ хүн юу хараад хийх гээд байгаа вэ гэдгийг нь илүү ойлгохгүйгээр зүгээр юм дефолтоор нэг first principle of thinking гэдэг байгаа шүү дээ. Яагаад энэ зүйл энэ хүн хийж байгаа вэ гэдгийг нь ойлгохгүйгээр шууд л энэ зөв мөнгө олох гээд байна гэдэг тэр нэг энгийн default team thinking яваад байгаа болохоор сууж байгаа. Окей. Тэгээ хувь хүнийхээ value талаас бас харж утсан гэж би ойлголоо ярианаас нь тий. Ер нь тэр урт хугацаанд long run-да ингээд survive хийх юм байна, илүү томрох юм байна гэдэг одоо чадварыг харснаас гадна өөрийн чинь тэр нэг юм value бас байгаа шингэсэн л байгаа штэ passion байж ич ингээд альва зүйлийг эхлүүлнэ. Тэгэхээр тэрийгээ ингээд товчхон тодорхойлвол яг ямар үнц нь байсан юм бэ? Тийм нэгдүгürt бол миний бодлоор бол эрчим хүч чинь айгүй эмзэг сэдв. Тэгээ манай улс чинь эрчим хүчний айгүй аюултай байдал байдаг. Тэгээ миний хувьд харж байгаа юм бол улстай хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт.
Тэгээд энийг одоо харахад хийж байгаа юм бол байхгүй байна. Тэгэхээр тэрэн дээр бол надад нэг тийм юу одоо нууж хагаад байгаа юм байхгүй. Ашиг сонирхол бол мэдээж байгаа. Тийм тэгэхээр би бас энэ дээр уриалмаар байгаа байхгүй. Монголын компаниуд, Монголын эрчим хүчтэй ажиллаж байгаа компаниуд гэсэн энэ салбарт өөртөө энэ чинь уус өрсөлдөөн бий болж иж л юу шүү дээ, хөгжих салбар шүү дээ. Тэгэхээр би бол өрсөлдөөнөөс бол яахгүй. Нэг Tesla Speed надад байна. Тэгээд ерөөхдөө бол би энэ дээр орж одоо эрчим хүчний компаниудаас бий болоосаа гэж бодоод байгаа байхгүй. Эрчим хүчний стартапууд те. Нөгөө талаас хэнийг хамтарч орж ирээсэ гэж бодож байна. Тэгвэл өрсөлдөгчдийг дуудаж штт те. Хинтэй хамтарч илүү хүчтэй болмоор байна. Илүү sustainable болмоор байна. Төрөө эсвэл гадны том хүчөө. Одоогоор эсвэл хамтрах ерөөсөө бодохгүй байна. Бүгдийн л болгоод хийгээд байгаа. Ямар нэг бодлогын зохицуулалт хэрэгтэй байна уу? Тэ ингээд хаана ингээд яг smoothly operate хийхэд та хэдэд ингээд гацаад байна. Тэг мэдээж хэрэг маркет хэмжээ энэ төр гэл зөндөө юм баа. Гэхдээ зүгээр яг ингээд суураараа fundamentally та хэдэд ингээд блоклоод байгаа юм байна уу? Policy. Мэдээж энэ дэр чинь нэг яг бодлогон дээр сууж байгаа хүмүүс бол бид нар бол policy гаргаж байгаа хүмүүстэй бид нар бол ингээд яриа өрнүүлэхэд бол мэдээж айгүй нээлттэй байна. Яг гэхээр энэ чинь зөвхөн технологи байгаад энэ чинь шийдчих асуудал бол биш. Технологи нь биднэрт нь байна. Тэ хамгийн гол нөгөө талаа энэ чинь хэрэгжүүлэх хэвээр том хэмжээнд хэрэгжүүлэх хэвээр төсөл болохоор бид нар бол энэ дээр одоо нээлттэй байгаа байгууллагатай бүгднтэй нь бол одоо тий ярилцахад бол нээлттэй тийм байна. Тэгэхээр подкаст сонсож байгаа хүмүүсээс ингээд бид гурав яриа айгүй сонирхолтой. Зарим хүмүүс бол яг салбарын те өөрсгч ингээд айгүй passionate мэдлэг мэдээлэл цуглуулсан туршлагатай. Гэхдээ орж чадахгүй хаашаа орохоо мэдгүй төрд орохоор төрийн албаагч болчиход стартап эхлүүлэхээр арай зориг хүрхгүй ч юм уу те ингээд байж иж болно. Тэгэхээр би яагаад хинтээ хамтармаар байна гэж асуусан гэхээр хэрвээ те ингээд төрөөс бодлогоор дэмжиж ороод ирвэл эсвэл хин нэгэн like minded entrepreneur эсвэл ахаад ижил төрлийн компани хамтраад ороод ирэхэд тэр та тэрэн дээр open null гэдэг тэр зүгээр юу бас мессежийг өөрөөр чинь ингээ хэлүүлэх гэдэг гэж асуусан байна. Тийм бид нар бол ерөөхдөө бол одоо бол бүгдэнд нь нээлттэй. Тэгээд хамтарч ажиллах төслүүд collab бол бид нар бол нээлттэй байгаа. Ахаад нэг хэлэхэд бид нар технологийн хувьд бол бэлэн компани. Араас нь бид нэр Tesla-гийн инженерүүдтэй хамтарч байгаа. Тэгэхээр Монголын зах зээлд одоо тий илүү биднээс илүү туршлагатай хүмүүс тэрд бол бид нар бол нийлэхэд хамтрахад ажиллахад бол бэлэн. Окей. За, батарей руугаа буцаад ороход надад нэг гоё асуулт байгаа. Зөвхөн батарейны хөгжилтэй холбоотой. Одоо ер нь энэ хөгжил нь аль зэгтээ явж байна. Ер нь одоо тий AI одоо 10 жилийн дараа нэг юм болно ч юм уу тий Apple Vision Pro одоо дараагийн үедээ бол нүдний шил болно гэдэг ч юм уу тий нэг харцсан нэг юм prediction байдаг шүү дээ тий тэрэн шиг батарей ер нь одоо за миний сонсож байгаагаар бол баг хүн одоо ингээ гар утсаа ингээд гар утсыг зүгээр худалдаж лав тий дахиад юусоо тэрийг цэнгэлж мэнэглэхгүй зүгээр тий уцаад эвдэртэн л ашиглана тий баг батарейг хэдэн жилийн хэдэн 100 жилийн настай батарей ч юм уу тий ингээд баг хэрэглэхэд асуудалгүй гэдэг ч юм уу тий ер нь батарейны хөгжил нь одоо яг хаашаа явж байна аль улс илүү урд талхаад байна тий бид нар тэгээд одоо хаанаас ерөн зүгээр энэ чиглэлийн мэдээллүүдийг ер нь бол харж ивэл зүгээр вэ. Зүг наас бол аймаг гой асуулт байна. Яг тэгэхээр одоо технологи машин тэгэл ерөөдөө юу батарейн эрчим хүчтэй холбоотой компани бүгдээр л батарей хийж байгаа. За окей. Нэгдүгээрт бол энэ чинь нэг шинэ технологи биш. Литиум ион батарей бол аль дээр үйл байсан. Европод технологи гаргачихсан Японууд, Хятадууд, Солонгосууд Scale-гээд 300 гаргаад байсан шүү дээ. Panasonic, LG одоо сүүлд Хятадууд гэх юм бол CATL гэдэг компани байна. BYD байна. Энэ компаниуд ч ерөөдөө ээшигээ айгүйх ороод эхэлсэн. Янз бүрийн аппликейшнтэй батарейнууд, energy storage, EV өөр юу гэдэг те truck. Литиум ион нь яг одоо бидний өмнө ашиглаж ирсэн нөгөө нэг одоо зайгаа одоо нэг юм зайгаа хазч мацдсан шүү дээ тий. Бид нар чи тий зүгээр литиум ион ч юм уу тий одоо эсвэл гаргадсан батарейнууд нь яг бид нар өмнө ер нь юу ашигладаг байсан юм? Одоо ер нь тэр литиум ион литиум ион л ашиглаж байгаа тий. Литиум ион дотор тэгээд хамгийн гол нь аппликейшнээс юу яагаад шалтгаалаад янз бүрийн
төрлийн өөр бодис нэмж оруулдаг. За одоо юу гэдэг чинь хэрэг за цахилгаан машин дээр ихэд чинь одоо хамгийн стандарт range гэдэг нэг цахилгаан машин аяа те. Хэрвээ хотдоо нэг 50 60 км-д ажил ингээд тойрдог машин сонгох гэж байгаа юм чамд хамгийн energy density буюу 1 кг хураажуулах эрчим хүчээр хамгийн бага одоо литиум ион. За хэрвээ чи илүү хүчтэй, илүү хол займд явах юм бол чамд дээр дахиад өөр арай эрчим хүчний юутай 1 кг эрчим хүчний хэмжээгээр өндөр батарейнууд. Тэгэхээр ерөөдөө нөгөө суурина литиум ион ерөөд ийм ахгүй нэг батарей чин хоёр юутай хоёр одоо ингэ задлаад үсэх юм бол ингээ хоёр туйлтай нэг нь анод катод. Тэгээд ерөөдөө литиум iron phosphate нь бол одоогийн байдлаар айгүйх ашиглагддаг хамгийн хямдхан. Тэгээд аюулгүй байдлаас ч гэсэн. Тэгээд дээшгээ чиний нэг хэрэг одоо чиний чам тавьж байгаа чи өөрөө тавьж байгаа нэг requirement чинь бүгдээрээ ингээд өөр болох тусам одоо юу гэдэг чинь би илүү хурцтай мотортой илүү хурдан эрчим хүчээ авдаг тийм батарей юм бол литиум кобальт ч юм уу тиймэрхүү бодисууд нь ингээд нэмээ орчдөг байхгүй. Тэгээд ингээд юутай өөртөө гэсэн характеристиктэй. Тэгээ одоо эдгээр тоглоод байгаа одоо тэр нэг дүрм юу вэ гэхээр чинь яаж 1 кг эрчим хүчнийхэн хэмжээгээ ихсэх вэ? Energy density яаж ихсэх вэ? Тэр нь одоо одоогийн байдлаар литиум ион юм шингэн батарей шүү дээ. Дотор нь анод катод байдаг, дунд нь электролит гэдэг юм шингэн явждаг. Тий. Тэгээ чиний хазаад байдаг амрууч ороод тий электролит. Тэгээд дараа нь нэг solid state батарейнууд энэ айгүйх лабораторийн түвшинд ирж байгаа юм байна. Тэрэн дээр ажиллаж байгаа компаниуд би нэг сайн хараагүй яагаад гэхээр тэр чинь нэг юу амлалт өгөөд бас айгүйх удаж байгаа. Яг юм гарч ирэхгүй байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд одоо тэр нэг 100 жил ашиглан гэдэг байгаа шүү дээ. Бараг уцаа ингээд. Тэр нь болохоор яг юу нэг. За би тиймэрхүү юмд нэг итгэдэг. 100 жил. Тэр нэг яг арай нэг жоохон нэг юутай маркетинг илүү явцсан байгаа юм шиг санагдаад тий. Тэгэхээр яг лабораторийн төвшөнд бол эдгээр чинь тэгэл эхлээд эдгээр чинь лабораторид турш гаргаж ирчээд дараа нь how to scale гэдэг нэг фактор руу орж байгаа байхгүй. За хаана айгүйх эрчим хүчний тийм үйлдвэрүүд гарч иж байгаа нэхэр хятадд байна. Европын чинь зүгээр ингээ маппэнд дэлгэж байгаа хаана ингээд фактор үнэ босч ийн гэдэг юм бол ерөөдөө аппликейшнтайгаа ойрхон одоо герман гэхэд жишээлбэл эрчим хүч автомобилээр амар хүчтэй орно те. Тэгэхээр тэнцээ бол айгүйх том эрчим хүчний эсвэл германыг тойроод ч юм уу тийм эрчим хүчний мега төслүүд гига төслүүд яваад байгаа байхгүй. Бүгдээрээ л үйлдвэр эрчим хүчний үйлдвэр гаргаж эрчим хүчний батарейны үйлдвэр. За хятадууд бол supply chain-ээс үйлдвэр болтол бүр ингээд vertically батцсан ус байгаа байхгүй. Литиумыг майнинг хийж, литиумыг боловсруулж, литиум дээр тулгуурлаг продуктууд гаргаж ирж байна. Тэрэн дээр зориулсан машинерууд эдгээр өөрсдөө үйлдвэрлэж байна. Тэгэхээр хятадууд бол айгүй хөрөнгө оруулж байна. Тийм болохоор одоо хятад гэлтгүй ерөөдөө Азууд. Тэгээд энэ дээр нэг түүх ярих юм бол Европууд ч ерөөдөө одоо Porsche, Volkswagen гэдэг чинь өөртөө хамгийн анхны цахилгаан машин гаргаж ирсэн шүү дээ. Тэгсэн мэт л эдгээр маркет руу буруу тайминг хийгээд орцсон. Тэгээд дизель технологич угаасаа дизель чинь эрчим хүчний хэмжээрээ 1 кг ногдох эрчим хүчний хэмжээгээр батарейгаас хамаагүй их 100 дахин их ба. Тэгэхээр тэд нартэй яаж дор одоо өршөлтийн тулд батарейных нь research нь гэсэн айгүй хүчтэй investment аваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр Porsche одоо бензин тэрийг гаргаж байгаа тэр цахилгаан машин бенз гаргаж байгаа хөх мэдэхгүй л. Гэтэ зүгээр тэдний гаргаж байгаа цахилгаан машинууд тэгээ Tesla яг тэдрээс яг юугаараа өөр байгаад байгаа болохоор Tesla-г бүр яг ингээд алгаад байгаа. Зүгээр маркетаа зүг орцсон болол зүгээр тэгээд байгаа юм уу? Эсвэл яагаад хүмүүс одоо цахилгаан машин гэж шууд Tesla-г утдаг болсон ба. Юу Tesla-г тийм амар одоо цахилгаан машин дээр амар тийм powerful болгоод байгаа юм. Яг Tesla чинь одоо маркет руу орж ирээд 15 жил болж байна. Тэгээд хамгийн гол нь тэр чинь нэг юу байхгүй. Elon-ыг гаргасан тэр нэг мастер планууд байдаг байхгүй. Мастер 1 2 3 одоо 4-т нь гарч иж байгаа. Тэгээд би тэр одоо бүгдээр уншиж болно. Компанийн юун дээр нөгөө репортон дээр нөгөө Elon's master plan 1 part 2 гэдэг францаар хэлсэн. Тэгээд part 3. Тэгээд би тэдээс бүгдийг уншсан л та. Тэгээд харж байхад бол мань хүний 15 жилийн өмнөх vision юу вэ гэхээр за дэлхий бол будаа болж байна. Агаарын бохирдлоос болж энд нь ямар секторууд орж ирнэ гэхээр будаа болгож байгаа сектор нь бол ерөөдөө энэ oil company
дээрээс нь цахилгаан юуны фактор зам дээр явж байгаа машинууд айгүйх local pollution гаргаж байгаа. Тэрнээс нь болоод хүмүүс айгүйх хордож байгаа, хүч байгаа. Энэ нэг first principle thinking яваад байгаа байхгүй. За тэгээд эднүсийг засахын тулд бид нэрт нэгдүгээрт энэ юу transportation sector-ыг цахилгаанжуулах хэрэгтэй. Transportation гэдэг нь болохоор зүгээр яг гудамжинд явж байгаа машинаас уулуурхай машинууд хүртэл бүгд нь цахилгаан болох хэрэгтэй. Тэгэхээр ерөөхдөө energy чин эрчим хүч чин янз бүр байгаа шүү дээ. Хими эрчим хүч, дулааны эрчим хүч, цахилгааны эрчим хүч. Тэгэхээр цахилгаан эрчим хүч бол айгүйх орж ирнэ. За тэгэхээр ерөөхдөө Илоны гаргасан тэр vision болохоор юу бид нэр цахилгаан машиныг хүн болгон авч чадах хэмжээний хямдхан машин үйлдвэрлэнэ. Тэхийн тулд надад master plan 1 2 3 гэсэн байна. Тэгэхээр энийг бол би залуучуудыг уншаасаа гэж бодож байгаа байхгүй. Тэр хүн тэгж бодоод бид нар одоо Tesla ч ийм амжилттай болж штэ. Тэгэхээр зан дээр ахаад нэг базаад л гэхээр ерөөд Tesla-гийн хамгийн анхны загвар Roadster гэдэг машин орчихсон байхгүй. Хоёр алгатай. Тэгээд мань хүн хэлэхдээ окей. Би цахилгаан машиныг амар секси болгоно. Зүгээр цахилгаан машин гэхээр л нэг юмтай нэг өдөрлөгтэй машин шиг тийм болохгүй. Тэгэхээр чинь эхлээд нөгөө нэг ийм секси машин болгоход бол хурдны Roadster гэдэг хоёр алгатай машин гараад за тэрийг баян хүмүүс зараад тэрнээс олсон мөнгөө бид нэр арай хямдхан загвар Model S, Model X гэдэг загвар. Нөгөө хоёр хаалганы ингээд fucking doors тэр чинь Model X шүү дээ. За тэрийг арай нэг хямдхан загвар гаргачичээд за тэрнээс олсон мөнгөө ахаад хямдхан загвар гаргаж ирнэгээд Model 3, Model Y. За тэрнээс олсон мөнгөө бид нэр одоо эрчим хүч рүү оруулнаа. Тэр ихтэй манufacturing тэр планууд нэг гоё яваад байгаа байхгүй. Tesla-гийн үйлдвэр 5 улсад байдаг гэж хэлсэн шүү дээ, тий. Үгүй. 3 улсад. 3 байгаа илүү. Тухайн улс болгондоо байгаад ижил салбарын үйлдвэрүүдтэй өрсөлдөж одоо тэр нөгөө ялах, тий, маркетт байр суурь эзлэх тэр үндсэн одоо 3 фактор нь юу вэ? За хямдхан юм байна. Өөр одоо тухайн маркетаа яагаад давмгаалаад байна гэж юу? Тий, давмгаалж чадж гин үү? Чадж байгаа бол тэр факторудаас нь 3-ыг яг ингээд цохоод. За энэ миний хариулт юу биш вэ? Яагаад гэхээр нас чинь хитрхи компани яг юу болчих шиг яг амар нууцын дэлэх гээд байгаа юм шиг. Би тэр чинь нэг инженерийн хувьд ярих шийдвэр биш байх. Наа чи менежмент ярих шиг. Надад ч юм яриа. Яг инженер талаас нь ингээд гоё өвлж. Яа, би зүгээр ярианы туршид юу гэж бодож байсан гэхээр бүр анхны ярианаас те Tesla-г бол юм стартап culture-аар ажилдаг, ер нь ажиллах соёлын хувьд ингээд зурагтай болчихж байгаа. Баггүй ярианаас нь одоо тодорхой хэмжээндээ тэгээд маркетууд руу expand хийгээд явж байхдаа яг яаж тэр маркетед байр суурь олоод өрсөлдөөд нөгөө тэнд өчнөө олон жил болсон компаниуд байгаа шүү дээ. Хятадын энерги үйлдвэрийн том тэд нартай яаж алдаж чинь гэдэг нь зүгээр сонирн байсан. Тэгэхээр энэ тухай Elon Musk-ийн vision-ээс бас харж болох юм байна. Ер нь зүгээр ийм надтай адилхан асуулттай хүмүүс байх юм бол бас өөртөө бас нэмээд тий Google-с хайж харах нь шүү дээ тий яаж how Tesla survives in тий very competitive markets in like China гэдэг. Таны хувьд болохоор яг Model Y дээр нь ажиллаж байсан гэсэн. Ажиллаж байгаа. Тий. Одоо яг ажиллаж байгаа юу эсвэл өмнө ажиллаж байгаа. Model Y-ийнх нь яг юун дээр нь ажиллаж байна. Тэгээ юу нэг их сонирхолтой санагдаж байна. Өмнөх загваруудаас яг юугаараа өөр юм ч юм уу те. Model Y дээр шийдэх гэсэн асуудал нь юу байсан? Тийм Model Y чиг нэг part 3 явж байгаа байхгүй. Илоны нэг хүн болгонд худалдан авах чадвартай машиныг гаргаж ирнэ. Ерөөдөө Bruce л байгаа байхгүй. Яг Bruce-ийг sexy тэгээд юу том хэмжээтэй. Тэгээ ерөөдөө Model Y чин Европын зах зээл бол айгүй сонирхолтой. Тийм болохоор Европт бол маркет нь үйлдвэр нь бол байгаа. Тэгээд тэр чинь ерөөдөө SUV байхгүй. Тэгээд дотроо 5 хүний судалтай, урталт нь онгорхой, урталтын зайтай, франктай, хөдөлтэй, юутай тий. Одоогийн байдлаар яг Model Y дээр ажиллаж байгаа. Model Y-ийн powertrain буюу нэг моторн дээр. Тэгээд Tesla-гийн Model Y чинь ерөөдөө урталтай мотортой, хөдөлтэй мотортой тийм юутай ажилладаг. Configuration-тэй яаж англиар Model Y дээр ажиллаж байгаа. Model Y-ийн мотор нь ерөөдөө урталтай, эсвэл хөдөлтэй байж болно. Эсвэл хойлын авч болно те. Тэнгүүд ч уртал нь ямар мотор, хоёр төрлийн өөр төрлийн мотор хийдэг. Тэгээд тэрнийхэн үйлдвэрийнхэн процессор би дата инженерээр ажилладаг. Тэгээд тэр
тэрний ерөөхдөө бүх элементүүдээс нь те анх нэг лайн руу орж ирэх тэр элементүүдээс нь гарах хүртлээр тэр нэг машины их бид хөрөн болдог гэсэн шүү дээ, marriage болдог гэсэн шүү дээ. Тэр хүртэлх процессорын датаг нь би ерөөхдөө хариуцдаг. Тэгээ манайх багтаа ер нь гурлаа. Аюу жижигхэн багтаа одоогийн баг. Тийм байна. Одоо ер нь зүгээр нэг үйлдвэрт ер нь хэдэн ажилтан байх вэ? Одоо ч янз. Одоо танай үйлдвэрийн хувьд одоо ч Apple-т чинь нөгөө нэг хэдэн мянган инженер л байдаг. Google-д нь болохоор бараг хэдэн сая байдаг гэдэг чинь. Берлиний үйлдвэрт одоогийн байдлаар 1200 инженер болон менежерүүд байгаа. PM level-үүд. Тэгээд өдөрт төлөө 7 хоногт төлөө 0-оос 7,000 машин үйлдвэрлэх. Тийм, тэр чинь яг нэг зах зээлийнхэн яг маркетаас харж агаад үйлдвэрийн чадан бол 7 хоногт 30,000 машин үйлдвэрлэх чадвартай. 7 хоногт 30,000. Тийм. Тэгэхээр чи надад нэг өдөр эсвэл 1 минут хүртэл ингээ хуваад үзэхэр чи айгүйх машин байгаа байхгүй тий. Гэхдээ одоогийн байдлаар юу яаж байгаа? 6,000 та үйлдвэрлэж байгаа. Тий. Үйлдвэр нь одоо яг хизэнээс ажиллаад эхэлсэн бэлээ. Германд үйлдвэр 2019. 2019. Одоо жишээл нэг одоо ингээ прожект. Тэгвэл одоо Model X, Model Y дээр л ингээ ер нь одоо Tesla тогтоодоо ажиллаж гинөө эсвэл өөр бас юм сайд прожектор руу ордог уу? Үгүй. Зүгээр яг л Model Y дээр. Model Y дээр тий. Тэнгүүд одоо энэ одоо прожект нь ингээ тэдэнд одоо дуусах хэрэгтэй гэдэг дедлайн гэж байгаа шүү дээ тий. Тэнгүүд тэрнийхэн араас нь ирэх прожект нь та хэд аюу тодорхой байдаг уу? Ер нь. Дараагийн прожект нь ойлгомжтой байдаг. Дараа нь би одоо тэрэн дээр ажиллах юм байна да гэдэг ч юм уу тий. А зүгээр таны дараагийн Model Y-ын дараагийн прожект нэг юу ахаар байна гэж таарч байна. Яг зүгээр нэг гарч байгаа продукт нь бид нар чи яг би жишээл Model Y гарах уу, Model Y орж байгаа моторын миний хувьд бол мотор end product байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чинь нэгдүгürt яаж хямдхан болох уу, яаж efficient болох уу, тиймэрхүү optimize таскууд бол байгаа. Тэгэхээр ер нь нэг продуктыг шууд ингээд монголчууд шиг нэгтэй гаргаал хайчдаг биш. Биш шүү дээ. Ер нь тэгээд тэр чинь ингээд бүх цаг хугацаанд хөгжүүлэгдээл явж явах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн гол нь тэр чинь нэг үйлдвэр чинь гэдэг үгс тийм амархан хэрэглээл шинэ юм гаргаал хайчих болохгүй. Тэгээд тэр чинь яаж оптимайз болох уу? Тэгэл яаж зарлалт болох уу? Тиймэрхүү юм дээр чинь тэгэл дата хэрэгтэй. Тэгээс маркетинг айгу том өөрчлөлтүүд айгу шууд орж ирдэг баг тий. Одоо юу гэдэг чинь янз бүрийн түүхэн эднийх нь үн өөрчлөгддөг ч юм уу. Эсвэл маркетер гинт одоо EV-ийн эсрэг тийм калчер дэлгэрээд эхэлдэг ч юм уу тий. Эсвэл хүмүүсийн хэрэглээнд арай өөр зүйл орж ирдэг мэрдэг ч юм уу тий. Тийм EV-ийн эсрэг culture бол одоо бол нэг тийш гарсан баха. Бүгдээрээ одоо мэдж байгаа, бүгдээрээ ирээдүйг гэдгийг мэдж байгаа. Нэг манай нэг найз намайг тэгсэн аахгүй. Би зүгээр ингээд цахилгаан машин орж иж ингээд хүмүүсийн хэрэглээнд орж иж ингээд гоё нэг тэгсэн чинь цахилгаан машин чинь үйлдвэрлэхдээ нөгөө нэг бензин машинаасаа илүү их одоо байгальд хортой штэ. Зүгээр тэрийг нь нуугаад байгаа юм тэр гэсэн нэг ярианууд одоо ингээд тэгэд яагаад гэж асуусан юм. Яагаад асуу. Тэгэхээр чи ингээд нэг баригдсан баг. Чи яг яагаад чи тэр нэг хүмүүс ч нэг мэдгүй юм ингээл нэг хүнээс сонсон юм ингээл ярьдаг штэ. Унаас чи ингэдэг гэж жилээ гэл. Тэгэл ухаал үзэнгүүд нөгөөд шал өөрөөдөг ч юм уу те. Тэг мэдээж угаасаа бензинээс илүү их үйлдвэрлэх шаардлага юу байгальд хорон үлдэх хэцүү байдаг бол анханасаа тэрийг хийх юм яагаад шаардлагатай гэдэг ч юм уу те. Би бодлоо. Тэгэл ерөөхдөө харж байгаа чинь тэгэл статистик энэ төр харж чам бензиний мотороос гарч байгаа зөндөө асуудал үү те. Зүрхүүдний асуудал иймэрхүү агарын бохирдол чинь дүүл тэднэр дүүл яагаад гэхгүй байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү зэрэг асуудал зөндөө л байгаа. Elon Musk-ийн ашигладаг first principle thinking. Тийм би тэгтээ нэг тийм амар тийм одоо нэг одоо Tesla-гийн vision-д бол айгүй итгэдэг. Тэр нэг сэргийгт гэрчим мөчийг хурсгаж байгаа. Тэрнээс ерөөдөө би яг инженер хүн. Би аль нэг юм ингээд хитрхи ингээд яддаг, тууширдаг. Одоо нэг юм зөв өгчлөх юм бол би бас өөр асуултаас асуудаг. Яагаад зөв юм? Тэгээ тэр би бас хүмүүстээс ингээд хэрэгжилж байгаасаа гэж би хүсдэг байхгүй. Тэгэхгүй зүгээр ингээл хүнээс сонссон юм ингээл хүмүүс ч ингээд итгэл явуулсан шүү дээ. Тэгэхгүй зүгээр ямар ч юм дээр компани дээр ч юм уу эсвэл ажиллаж байгаа ажилтан ч юм уу эсвэл хин нэг ингээд юу гэдэг чинь ингээд тэг хитрхийн нэг талаа бариад асуух юм бол ингээд яг яагаад гэд асуухаар
зарим нь өөртөө яг уучраа мэдгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тэрэн дээр жоохон тийм critical, жоохон pragmatic юм дээр хандаад эхлэх юм бол бид нэр залуучууд гэсэн яг өөрчлөгдөх айгүйх одоо яг фундамент нь тэнцээ явж байгаа болов уу гэж боддгийг. Танд асуулт байна. Би ч өөрөө нийгмийн салбарт нийгмийн асуудлуудын талаар нэлээд яг нийгмийн grassroots буюу нөгөө нэг юундаа хүрч ажилладаг. Миний бүтэн цагийн ажил бол ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллага байдаг. Тэгэнгүүт яад өнөөдөр ингээд технологийн салбартаа хутгалтаад яваа, технологийн хүмүүстэй айгүй хуваалцаж, магадгүй тэр хүмүүстэй бас хуваалцаж болох зүйлээ хуваалцаа явдаг вэ гэхээр миний нэг итгэдэг юм нь тэр яг салбар дээр ажиллаж байгаа халуун тоогон дээр тэ үйлдвэр дээр ажиллаж байгаа тэр мундаг нарийнсан инженер, тэр developer хүн нийгмийн асуудлуудыг мэдээд тэрэнд зориулсан шийдлийг гаргаасай гэж боддог байхгүй. Офисаа гараасай, яваасай, энд тэрүүгээр яваасай, олон хүнтэй уулзаасай, тэнд нэг юм struggle байна, энд нэг юм challenge байна гэдгийг мэдээд өөрийнхөө тэр нөгөө нэг хийж байгаа ажилтайгаа, passion-тайгаа уялдуулаад шийдэл гаргаж ирээсэй гэж аяг хүсдэг байхгүй. Тэр ч утгаараа яг технологийн салбар руу ингэж орж Google-ийн community-г тэ ингээд Монголд manage хийгээ явж байгаа. Тэгэнгүүт жавтлангаас асуумаар байгаа юм нь бидний подкастыг сонсоод ингээд яг нэг технологийн компанид ажиллаж байгаа Монголд ч бай, хаанч бай ажиллаж байгаа нэг мэргэжлийн developer тэ инженер хүн байгаа. Тэр хүн компанийхаа шийдэж байгаа асуудлаас гадна өөр нэг асуудал болоод харцсан байгаа. Нийгмийн аялж явж байгаа ч юм уу тэ эсвэл нэг статистик харцсан. Тэгвэл одоо бүтээж эхлэх те ийм сэтгэл нь гал аваад байна шүү дээ. Би энэ асуудлыг шийдэх юм шиг байна. Надад тэр ресурс нь байна, knowledge нь байна гэд. Тэгвэл эхлэх тэр цэг нь хаана байх вэ? Чи бол эхэлсэн байж та 2 жилийн өмнө өөрийнхөө Volt гэд enterprise гэж явах уу танах? Volt вэ, стартап гэж явах уу те. Стартапыг эхлүүлсэн байна. Тэгвэл эхлээгүй байгаа тэр ийм шалтгаан гараад ирсэн байгаа хүмүүс одоо чи ихний тэр нэг степ ментор нь болоод чиглүүлэх гэвэл юу гэж хэлэх вэ? Надад нэг тийм юу хэрэгтэй юм санагдаад байна шүү дээ. Нэг тийм яг одоо яг Tesla-д орохоос өмнө яг Tesla-г харж байхад тэдний мишн ингээд харахаар чинь амар тодорхой байхгүй. Угаасаа хүн болгоны нөө нэг асуудал чинь эрчим хүч агаараа бохирдол. Тэгэхээр миний яг юундээ харсан одоо өөрсдийнх эхлүүлсэн Voltway дээр харсан асуудал гэх юм бол бид нэр Монголын сэргээгт эрчим хүчрөө явах тэр замыг бас хурцсахмаар байгаа байхгүй. Тэгэхээр бидний вижн болохоор ерөөхдөө л тийм за яг хөө иймэрхүү салбарт ажиллаж байгаа одоо ямар ч технологийн бизнес эхэлж байгаа хүмүүс ч гэсэн ерөөхдөө нэг инженерч угсаал нэг асуудлыг шийдэж байгаа, нэг байгаа асуудлыг оптимайз хийж байгаа ерөөдөө тийм л асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо годомжид Монгол гараад л зөндөө асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө үнэхээр яг нэгдүгээр өөрийнхөө тэр яг хийж чадах юм амар тийм прагматик за биений ер нь бол чадах юм байна. Надад бол чадахгүй байсан ч гэсэн надад коннекшнууд нь бол байгаа юм байна. Эднүүсээ нийлүүлж агаад энэ эднүүсийг ингэх юм бол нэг ерөөдөө нэг чинь барьц авчиж байгаа шүү дээ. За ингэх юм бол ер нь бол баг болчих юм байна шүү. Надад яг тиймэрхүү юмнууд яг гарч ирсэн. Тэгээ хоёрдугаарт нэг юм бол чам нэг тийм мотивац хэрэгтэй бол чи эхлүүлэлт хэрэггүй гэд ил амжилт хэлдэг шүү дээ. Тэгэхээр нэг тийм хүнээс юм сонсчиж эхэлдэг юм бол угаасаа удаан явахгүй баг. Тэгэхээр үнэхээр чамтай ингээд үнэхээр ч нэг дотроос ч гарч байгаа мэг чи бол чи 20-од яадаг шүү дээ. 20 гэж хорьсонгүй юу гэдүүлээ. Тэ 20 20 нас. Тэ тэгэхээр яг тийм надаас л яг тийм юм гарч ирээд үнэхээр л байгаа асуудал нь мөн. Тэгээд энийг нийгэмдээ хүртээмжтэй байдлаар олон хүнд хүртээмжтэй байдлаар технологийн шийдээд өгөх юм бол хийн энд ашигтай. Зөвхөн надад биш. Энд чинь Монголын хүн амд хэрэгтэй. Монгол улсад хэрэгтэй тийм төслөө явж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр яг би яг энэ дээр нэг мессеж өгмөр. Энэ юу гэхээр Монгол залуучууд ийм hard problem руу ороосоо гэж хүсэж байгаа байхгүй. Үйлдвэрлэл рүү, эрчим хүч рүү. Яг бус нэг тийм чухал биш гээгүүл те. Гэхдээ ерөөдөө ийм чухал асуудлууд руу хүн төрөлхтнийг хамарсан олон өмнөнийг хамарсан тийм асуудлууд руу одоо орж ажилласаа
тэнцэн ажиллаж байгаа гадны компаниудаа орж ажиллаж үзээсэй. Тэр том маркет чинь бас амар том маркет явж байгаа. Тэрэнд нь бол боломжууд нь те янз бүрийн өөрийнхөө санхүүгийн боломжууд ч юм уу те эсвэл өөрийнхөө тэр яг хувийнхын талаас ч гэсэн боломжууд хөгжих боломжууд бол асар их байгаа. Зүгээр хэдүүлээ энэс ингээд нэг ядч эхлүүлэх тэр замыг бид нэг тавьж өгмөр байгаа байхгүй. Монгол боломжтой бол Монгол бас юугаар ч тусгаарлахгүй бай те. Тэгэхээр яг би бол яг тиймээс ч өгмөр нь яг Монгол залуучууд өөрсдөнд бол потенциал байгааг би бол мэдж байгаа. Тэгэхээр яг энэ дээр ч гэсэн та нар ингээд яг ингээд пуш хийгээд үзээсэй те. Өөртөө лимитийг яг хаана өрөхээр яг өөрийнхөө толгойн чинь capacity яг хаана очиж чадхаар ямар асуудлыг шийдэж чадхаар тэрийгээ бүр ингээд турталтанд пуш хийгээсэй гэж үзмээр байгаа байхгүй. Ер нь ингээд гадны дэлхийн одоо том компанид ороход хандлагын хувьд ер нь хүн яг яаж өөрчлөгдөж чинь. Тэгэд ер нь Монголын залуучуудыг одоо таны төрний ярианд гарсан Монгол хүний асуудал гэж харах биш. Дэлхийн хүний асуудал юу вэ гэдгийг хараад яваасай гэж хэлжсэн шүү дээ. Ер нь Монгол залуучууд ямар хандлагатай байх ёстой гэж таардаг. За яг би өөрийнхөө туршлага дээр харахад Tesla дээр ороход нэг ямар мессеж ингээ хаанч явсан ингээ хан дээр хүртэл харагддаг байсан бэхээр нэг тийм яарсан нэг тийм sense of urgency те. Одоо тэр мишнийг харахаар нэг тэр сэргийгт эрчим хүч рүү явах процесс нь хурцсахыг гэдэг байгаа байхгүй. Угаас тэр процесс нь явж исэн гэхдээ Tesla хурцсахыг гэдэг байгаа байхгүй те. Хурдлуулъя. Нэг тийм төвчээртэй удаан байхаас илүү хэвтлээ зүгээр ингээ гэдэг байгаа байхгүй юу. Өөртөө ороод гялцуулъя гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол надад бол айгүйх тийм яг миний карьерч гэлтгүү дээрэс нь яг тийм хувь хүний хөгжил талаас гэлтгүү надад яг тийм нууд анзаарчихсан. Нэг тийм sense of urgency те. Ер нь бол одоо хийхгүй бол эн чин хоцрох гээд ишээ гэсэн процесс. Тэгээ нөгөө талдаа болохоор энэ дээр айгүйх тийм opportunity дээр явж байгаа. Эн чин нэг шинэ зах зээл рүү орж иж байгаа. Тэгэхээр чи ийшээ өөртөө ингэж би зах зээлийг бий болгож байгаа маркет болохоор угаасаа чи нэг pioneer чи угаасаа анхдагч нь. Тэгэхээр чи л энийг мандлайлж урагшлуулж пуш хийхгүй бол өөр чамаас өөр хүн гарч ирэхгүй. Тэгэхээр нэг тийм өөртөө гарчсан тийм итгэл нь бол илүү тийм хүчтэй болт юм байл. Тий. Танд хэрвээ асуулт байхгүй бол гурлаа подкастныхаа төгсгөлд танд өөр энэ подкастаар тэр асуугаагүй зүйл ч юм те хэлхийг хүсэж байгаа зүйл байсан уу? За хэрвээ тэр байсан бол тэр нь юу вэ? Тэгээ хэдүүлээ тэрийг нь сонсоод тэгээд хэдүүлээ подкаст юм тус. Надад асуулт гэвэл байхгүй. Гэхдээ юу дашрамт хэлэхэд 8 сарын 5-наас 8 сарын 17-ны хооронд манай Tesla-гийн найзууд ирж байгаа. Тэгээд бид энэ боломжийг ашиглаад Монголд Data Summit гэдэг Монголд хамгийн анхны дататай холбоотой инженерүүдийг нэг газар цуглуулж байгаа. 8 сарын 8-нд. Тэгээд ерөөдөө Tesla-гаас инженерүүд орж ирнэ. Тэгэл Uber, McKinsey тэгэл Монголын одоо ерөөдөө энтэнд ажиллаж байгаа топ компаниуд ажиллаж байгаа монгол залуучууд цугларна. Гадаад дотоодын. Тэгэхээр 16 хүмүүс инженерүүд бид нар бол шийдлүүд ярина. Тэгээд тэрэн дээрээс бид нар хамгийн гол нь өөрсдөө яг юу хийж болох вэ? Монгол компаниуд өөртөө юу хийж болох вэ? Тим ивент бол болно. Тэгээд та бүхэнд энэ ташрамд одоо хэлэхэд хүрэлцэн ирж тэ таалан сойрхноо Улаанбаатарт. Яг газар нь бол одоо тодорхойгүй байгаа юм шүү дээ. Газар бид нар яг одоогийн байдлаар 2-3 газар олцсон байгаа. Гэхдээ болох нь бол тодорхой. Одоо энэ юу яг ингээд тодорхой болж байгаа хавтад мэдээллийг нь юу хаанаас авал зүгээр үү? Миний social account. За тэгээ. Бид нар миний social account дээрээс нь бид нар Android-тэй бид нар хамтарч хийж байгаа. Android-ийнхан бол айгу тэрэн дээр айгуу туршлагатай компани болохоор бид нар хамтраад энийг co-host хийж байгаа. Окей. Тэгээд нөгөө нэг төгсгөлдөөс би миний зүгээс хэлэхэд яг энэ нөгөө нэг culture ч юм уу те энэ хандлага инженерингийн энэ одоо дуу хоолойг нийгэмд хүрэх хэрэгцээ шаардлага авих байгаад байгаа аль ч салбарт яг мэрэгжлийн профешнл хүмүүсүүдийг сонсох. Тэгээд тэр тал дээр ч гэсэн ер нь манай бусад медианууд маань бас айгу орж ирээсэ гэж би зүгс уриалахаар байна. Тэгээд Android-ийн хувьд ч гэсэн бас оролцоод
8 сарынхны ивент дээр co-host хийж байгаа дээр нь баяртай байна. Тэгээ өөр бас нэгэнт энэ инженерүүдтэй хизээч нэгтээ өмнө Tesla-гийн инженерүүд ингэж тоож Монгол зонгод ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ үе дээр нь бас өөр бас бусад медианууд байна ч гэсэн хамтраад энэ хүмүүсийн дуу хоолой хамтлаг тэгээд хийх гээд байгаа зүйлийг нь улам хүмүүс түгээсэй гэж хүсэж байна. За тань очоод ихтэй хэлэх. Намайг яагаад ингэж тулгамдуулаад байгаа юм бэ? За энийг хасна нэстэй тий. Хасчаарэ. Оруулаа. Хасчаарэ. Яг дуусахгүй юм шиг ярьж Бараг байсан. хойлоо ингээд надаас асуулт. Надад л яг хөө зүгээр асуулт гэхээсээ илүү нөгөө аль салбарын хүн байсан гэсэн айгуу сайн мэдээлэл авдаг байгаасаа эрэл хагуулж байдаг байгаасаа түрүүн жавхлангийн хэлсэнчлэн заавал тэгтээ бас хүнээс хүнээр хилүүлээд хүнээс урам зориг аваад хүнээс мэдээлэл авахын оронд биедагаад эрэл хагуулж байгаасаа тэр нэг өөрийнхөө ажиллаж байгаа газрын линзнээсээ бас нэг гараа зоригтой хайрцагнасаа гараад айгуу олон зүйлийг судалдаг байгаасаа шин трендүүдийг нээдэг тэр түүчэдэгч нь байгаасаа л гэж айгуу хүсэж байна да. Ялангуяа IT-ийн салбарт. За баярлалаа guys. Тэгээд энэ удаагийн подкастын маань 8 дахь дугаартай хамт байсанд баярлалаа. Тэгээд манай подкаст бүх одоо аудио платформ болон YouTube тэгээд Instagram. За Instagram дээр бүтэн 2 цагийн подкаст орно гэж байгаа бах тий. Тэгээд энэ удаагийн подкастыг хамт хөтлсөн очилагчтай баярлалаа. Тэгээд Linked podcast гэж цоошнэр подкаст гарч байгаа юм байна. Маш олон технологи хүмүүс бас давхар оролцоод явах бах. Тэгэхээр тэр подкастаас танилцаарай. За тэгээд Жавхлангийн маань хувьд баярлалаа. Зочноор оролцож ирсэнд маш их баярлалаа. Тэгээд айгуу сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа. Тэгээд Жавхлангийн сошиал хаягууд болон нөгөө мэдээлэл ах сошиал хаягууд холбогдолтой бүх сошиал хаягуудыг description хэсэгт оруулчих. Тэгээ би миний зөв нэг бодсон юм. Саяны яриан дээр айгүй олон юм чухал ойлголт гарлаа. Tesla space-ээс ахуулаад тэгээд энэ чухал ойлголттой одоо гоё тодорхойлолт тайлбаруудыг нь бас авчвал бас доор нь биччихвэл зүгээр юм байна. За тэгээ баярлалаа бүх хүмүүст. Баярлалаа. За баярлалаа. Гайвуулсан. Борлоо сочод зураг авчих. Энэс ч чадчих.